Монголын уудам талд өглөөний нар хангаан оройг аргацаар мандах тэр цагт амьдрал үргэлжилж байдаг. Энгийн нэг өдөр мэт боловч хүн бүрийн хөлс хөдөлмөр итгэл шингэсэн нэгэн цаг хугацаа ийн эхэлж байна. Энэ удаагийн дугаарт оролцогчид маань сошиал орчны хүчийг ашиглаж өөрсдөө зар тавих боломжтой болсон. Тэгтэл өөрөө маань бүжгийн хичээл заах санал авчээ. Өдийг хүртэл бусдад аз жаргалыг түгээх гэж зорьсны эцэст олон дагагчтай болсон нь эргээд түүнд аз авчрах шиг боллоо. За тэгээд энэ удаагийн нэвтрүүлэг гэхдээ үнэхээр азтай. Сошиалыг ашиглаж болно. Дуртай зүйлээ хийж болно. За идэж уух юм одоо ивент тэтгэгчдийн гурал будааг идчихэж гин, малчин айлаас мах өгчөж гин. Ер нь бол 21 мянга өсгөхөд харьцангуй бас зовлон багатай байгаад бас маш их баярлж байгаа. Тэгээд сошиалыг ашиглаж болно гэсэн болохоор би ингээд өөрөө бас нэг хэдэн дагагчтай болохоор ингээд пост оруулсан чинь аймагаас холбогдсон. Сэргэлэн багш нар холбогдсон. Яасан гэсэн чинь Архангай аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар сургуулийн урлагийн үсгийг удахгүй болох гэж байгаа юм байна. Тэгээд нэг өдөр ч гэсэн яг тоогоор хүүхдүүдтэй хөнгөн хөдөлгөөн заалгаад тэгээд бүжиглж байгаа бичлэгийг чи авч үлдээд бид нар урлагийн үслэгтээ бэлдээе гэдэг саналыг тавьсан. Тэгээд яг 2 дугаар сургуулийн 4 ангид бүжиг зааж өгөхөр бас. Тэгэхээр ер нь бол хотод жишээлбэл 4-5 удаагийн бэлтгэл хийгээд бүжгээ зааж өгөөд тэгээд 550 мянгаыг авдаг бол нэг удаагийнх нь 100 мянга гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг 100 мянган төгрөгөнд чинь нэг цаг 30 минут 2 цагийн бэлтгэл хийдэг. Энд болохоор би нэг цаг л хийх гээд байгаа. Тэгэхээр л нэг 100 мянга биш тэрний 50 мянга гэхээр би зүгээр яг л өөрийнхөө хийсэн ажлынхаа хөлсийг боддоор нь авах гэж байгаа гэсэн үг. Нөгөө хүмүүст ч гэсэн бас давуу тал үүсэж байгаа байхгүй юу? Надаас гоё бүжгээ заалгаад авчихна гэдэг чинь. За юу вэ? За би аймаг руу хөдлөө явж гин. Тэгээд нөгөө нэг цаг тогтсон учраас чамтай жуулахгүй шууд гараа явчлаа. Тэгээд за чамаага тэгээд нэг мах шүүл гурил будаа байгаа юм чинь хоол ундын тоохгүй хаяа гараа явчлаа штэ. Тэгээд юу нөгөө хоёр маань нэг бантаг хийгээд үлдчихэж байгаа харагдсан. Тэгээ өчигдөр манай талах малах шоколадны крем чи өглөө идсэн юм чинь чамд минь нэг аяг бантуу өгчихгүй бах та. Чи хажууд нь ивэл би гуугаад ярьчвал яаж вэ? Одоо тэгээд уулсан даа би. Яа тий ширлээд ор заяа ширлээд ор. Өчигдөр бит хоёрын талах малахыг идсэн юм чинь бантангаасаа жоох өгчөөч орчихдгөө. За тэгээ би хамаг сайнараа хичээгээд хідэн төгрөг зулаагаа ирнэ за. За амжилт. За чи минь бас амжилттай бас хэдэн төгрөг зулгаагаа ээж байгаарай. За. За би өглөө ер нь бол нөгөө нэг кофе уугаа сурчжээ өглөө болгоно муу зан. Тэгээд нэг кофе уучвал гоё ирчүүч авах бах. Ер нь нэг л хамрал шуухантай жоо сонирн байна. Тэгээд юмсан кофе уучээ мөнгнөөсөө бас гайгүй мөнгө олж байгаа юм чинь бас өрөх хэрэгтэй гэж бодож байна гэж. Тийм жигсэн бэршэнээс авч. Энд чи юутай байлаа? Кимчитэй хэд хэлээ? Хүрх юм байна. Тэгээ нэг ванильтай латте авч. За 9800 төгрөгийн худалдаа авсан. За би чинь их нэлээд удаг. Юу байхгүй юм чинь сахалч. За кофега авсан. За тэршгийг авсан. Одоохондоо би нэг үлсэхгүй байна. Аяар нөгөө бүжгээ заагаад яхаар өсгөр иднэ нэг карманда ич. Ажил төрөл амжилттай алт мөнгө их цуглуулаад байж шин. Өнөөдөр бит хоёр бантан хийж идэнэ. Эрүүл мэндийн гурлаараа гурлагч одоо багсраад идэг гэсэн шин. Багсрахгүйгээр шууд хийхэд бантан хийхэд янзын болж ингээд дүрсэлдэгч баг хоорондоо яриа явж хахаас сонсцیں۔ Тэгээ туршиж үзгээд би ерөнхийд бол яг айлын эзэгтэй болох юм бол айгүй сайн эзэгтэй болно гэж өөрийгөө ер нь бол дүгнэдээ. Одоохонд бол яг эзэгтэй болоогүй л явж лээ л да. Бодлого яг тэгээд цаг нь болохоор яг бурхнаас нэг хүн заяах болгүй дээ. Одоохонд бол яг эрэгтэй хөнгүүчсэн эмэгтэйч ч бас хүчрэх штэ. Бүх юмаа сайхан болгоод хийж бүтээгээд болж л энэ л ноён нурууг бас давхаргүй. Хинтээ юм яриад байгаа. Ганцаараа юм яриад идэг болцсон юм уу? Одоо нэр овж хагарч эхлэх шиг шээ. Өмнө нь болохоор би ч үгүй юм яриа хүн биш болохоор ч чадахгүй шүү дээ. За. Юу хийж байгаа? Сайн уу даарж байна. Юу хийж байгаа? Бантан хийж байна. Төлөвлснөөрөө сайхан бантангаа хийсэн үү?
Энэ бол одоо үнэхээр тансаглал байдаг. Танц өдөрч гэсэн ингээд хүүтэн л байна. Гэхдээ өстө жаргаж байгаа байхгүй. Навч шаргалтах намрын өглөө. Натанадах. Сонгоно амарч. Оо, нөгөө юугаа болов? Жаргалтай витамин юу? Өглөө болохоор чи одоо яг ер нь манай хүүхдүүд шиг юм а тий. Тэгээд амруул хийж өгөхгүй л ерөөсөө юм яваад идэхгүй. Өөр ингээ аваа явж байгаа би яа. Би чамд өчтөр нэгийг өгсөн шүү дээ энэс. Өрөөндөө мартсан байлээ. За их удаа компани бид хоёрыг эрүүл энх байгаасаа монголчуудыг эрүүл энх байгаасаа гэд нэр нүдний хараа ингээд зүгээр их унтахаар ингэж гайгүй болоод байна уу? Үнэхээр энийг уугаа гайгүй болоод байна уу? Айл элэндэл байгаа л үү. Эсвэл ингээд навч шаргалтаад ингээд юмыг тод хараад байна уу? Ой ногоно явж штэ. Манай нэг муур байгаа. Юу хөө? За амтан бол одоо арай үнэтэй төхөөлгүй. Хурцдах байлгүй тэгээд. Эннээсээ хоёрыг чи өглөөний юу жаргалтай болгоч юу? Ус мосоо за нэг ус уучаад бай. Ус шүү би. Тийм үү. За. Би уугаагүй би одоо нөгөө цайгаа энэ цайнаасаа уугаад ихүүд дайм ингээд фэйсбુક руу ороод монголоор кириллээр ихүүд тэгээд даймон гэж даймонд биш шүү. Даймон. Даймон юм. Тийм. Гэ бичих юм бол эдний бүтээгдэхүүнүүдийн бүх одоо нөгөө заалж төглөөд байна. Яаж хэрэглэх үү, яах вэ хүү, юун сайн бэ гэдэг юмнууд гарч ирж байгаа. За юу ч гэсэн юугаа ич. Энд чинь бол чихрийн шижээ өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Цусан дахь сахарыг докторжуулна, хоолны шингэцийг сайжруулж хорт нэгдлүүдийг гадагшлуулна гэдэг байгаа байхгүй. Хорт нэгдлүүд юугаар гадагшлах вэ? За хоолн дээр юу? Ходоод гидсний үйл ажиллагааг докторжуулна. Энийг бол өдөрт нэг ийм пакетыг өглөө ингээл цайн дээрээ игээл уугаад тахад бол тэгээ нам шүү дээ, нам. Гэрэгтэй хүн чинь болгондоо бүтээгээд нэг тийм үг сайхан нөмөртөө хэлдэг шин. Тэр үгэнд нь одоо би ингээ уйраал яваад байгаа байхгүй болгочих байлгүй дээ гэсэн. Одоо манай туяа бол хайр халамжаар дутахгүй байна, мөнгөөр дутахгүй байна. Санаагаар дутахгүй. Би өдөрт одоо хийх юмнуудын тэгүүл яасан бэ, ингүүл яасан бэ. Гол нь өөрөөр л гүйцэдэггүй л байгаа болохоос чи өнөөдөр хараа би өчтөрийн зар дээр явж исэн чинь зарын юмнууд хараалаа байхгүй. Энд чинь нэг ийм гоё ажил байна. Яг ийм хармаар шараагүй гоё өдөр хийчихэр нэг цагийн ажил бол байгаа байлээ. Эдний бензин түгээгүүрийн газар цагийн 20 мянга, өдрийн 130-40 мянган төгрөг өгд юм байна. Тэгээ 24 цагаар хэрвээ мати чадах юм бол чи одоо юу вэ 20 гэдэг чинь 130 явна. Тийм 130 мянган төгрөг өдөржингөө. За яг цагаар нь тооцох юм бол чамаг өдөржингөө тийм зогсох нь цаашаа тий. Гэхдээ ингээд ямар ч байсан амиа гартал зогсчих юм бол чи бол яг өөрхөн мөнгөтэй болно. Одоо ингээ би ингээ хай бодож байгаа байхгүй ингээд ямбахыг ингээ ламаг чи энийг ингээ аль энийг аваад ирээ ингээрээ тэгэрээ гэл. Тэгээд өнгөс одоо ингээ та ингээ өнөөдөр өөрөө коллектор зогсож болдго юм гоё төс хийсэн гоё санаанд дээрээ. Би харин чамаг өдөр зогсчихвол өөрөө шөнийх нь ээлжийг даачт юм уу л гэж бодод. Яа. Тэгээд тэнгуэл өнөөдөр одоо би ингээ ямбахыг одоо явсаагаар ингээ бууз хий зарах гэж байгаа байхгүй юу? Оо тийм үү? Тийш гүзэн дөрөсөн бууз хий зарах гэдэг байгаа байхгүй юу? За. Тэгэд ингээд энд ингээ мөнгийг хувааж авахтаар хэрэг ингээ зодтолдох юм бол одоо ингээ бөө юм болохгүй арай мөнгө бий авах. Миний дүү аваа. Яг уу. Миний дүү аваа. Тийм тэгтэргүй одоо хоёул нэг баг одоо санхүү нэг цуг штэ хинч хитэн төгрөгч олсон санхүү цуг заяа. Ямбах чи ингээ сайхан инээж байгаа л мэдээ энийгээс ингээд яваад ингээд лах юм тэгэл би за гэлгүй. Тань ихтэй нэг тийм сэтгэл чинь имзэглэхгүй нөө. За хүүхдүүд маань хөөх ингэ бэлдсэн байж гэн. За ер нь бол би Архангай аймагт ирж бүжиг зааж үзээгүй, мэдгүй. Тэгээд бас нөгөө нэг пэйжийн дагагчийн ачаар ингээ хүмүүс холбогдоод манай сургууль удахгүй урлагийн үзлэгээ бэлдэх гэж байгаамаа. Тэгээд урлагийн үзлийнхаа бүжиг заалгах чи гэдгсэн учраас би ашгүй нэг 3-4 ангийг сонгоод бүжигээ зааж өгөхөр болсон. За тэгээд уул нь бол би монгол бүжиг зааж өгмөр байгаа байхгүй. Би чи монгол бүжгийг үн төлбөргүй сурчлан таниулаад монгол соёлоо түгээх гэж явдаг. Тэгээд гол нь нөгөө нэг та хэдийн маань би мөнгө олох гээд байгаа та хэд маань бас хүслээ биелүүлэх гээд байгаа латин сурмаар байна гэдэг. Би ер нь бол латин бүжгээс жоохон эмээдэг. Яагаад гэвэл латин бүжиг чинь маш хэцүү. Тэгээд манай Монгол бол дэлхийд гарчихсан мэрэгжлийн мундаг латин бүжигчид байж хахад тэдний өмнө гараад латин бүжиг заагасаа ер нь бол эмээдгийн. Гэхдээ мэдээж хэрэг бүжигж байгаа хүн юм чинь латин бүжгийн анхан шатны мэдэгдэхүүн надад бол байгаа. Тэгээд хүүхдүүдтэй гой урлагийн үзлэгийнх нь хэмжээнд хөөрхөн самба бүжиг зааж өгье гэж бодож байна. Ер нь бол Латин Америк спорт бүжиг чинь 5 төрөл байдгийн үндсэн. За хамгийн хөнгөн маягийн арай нэг дөхүү хийчих боломжтой энгийн үн сурчих нь самба байдгийн. За самба бүжиг явъя. За хөлөө сайхан нийлүүлчих.
Багш нөө Монгол бүжиглэнэ гэж бодоод ийм өргөн өмнөд хуцаа өмсөөр тэрээр ирсэн. За хараа Латин Америк бүжигчин спорт бүжиг гэж явдаг. Тэгэхээр ерөөсөө ийм чөлөөт бүжиг шиг ингээл суул муул ийм хайнга байхгүй. За одоо баунс буюу хамгийн үндсэн одоо ингээд дандаа техникүүдтэй техникүүдийнх нь нэрнүүд нь өөр байдаг. Яг ингээд нэршлэгдсэн. Баро зүүн баро зүүн одоо хаашаа 1 2 хатээс тэнгээр зэрэг яваарай. Явлаа 1 2 Мэргэжил бүхэн сайхан. Зураг авалтын үеэр Архангай аймгийн зарим сургуулиудын урлагийн үзлэг таарсан нь үүрээд чаддаг зүйлээ хийж мөнгө өсгөхөд томоохон тус болох нэ. Тэрээр олон сургуулиас урилга хүлээн авсан. Гэхдээ хамгийн түрүүнд холбогдсон сургууль руугаа очихоор шийджээ. 2 3 4 5 6 7 8 би тэгэд хамгийн анх сургад амархан латин бүжгийн хөнгөн хөдөлгөөнүүдийг бүр гой заагаад өгчлээ. Тэгээ энийг ямар ч самбагийн аян дээр тохируулаад урд хойно оруулаад бүжиглэх боломжтой гэдгийг эцэг эхт нь хүүхдүүдтэй сайхан ойлгуулсан. За одоо би тэгэд ганцхан цаг болсон гэхэд ямар мундаг сулсныг одоо та таараарай за. Мундаг байгаастай тэгээд дөнгөж орж ирэхэд би нэг огт танихгүй хүмүүс байсан. Тэгээд бараг хардсан хүнд болвол эхний хэсгийг бичээгүй болвол угаасаа л бэлдсэн хүүхдүүд байсан байж тээ гэхээр мундаг байгаастай хүүхдэгдэг бол аюу амархан. Хүүхдэгдэхгүй ер нь бүх хүн аргаа ивийг олоод өвтөхийн заагаад өгч юм бол маш мундаг бүжиглэж чаддаг байгаа шүү. За сайн байна уу? За сайн байна уу? За би нөгөө нэг хийж чаддаг зүйлээрээ мөнгө олоо. Ер нь 21 мянган төгрөгөөр Архангаад 10 хоног амьдрах гэж ирсэн. Гэхдээ тэрийг үрэх биш. Тэрийг гой үржүүлээд чаддаг зүйлээрээ мөнгө олоод юу хамаагүй хийх хэрэгтэй. Өнөөдөр харин азтай миний чаддаг зүйл хийх өдөр бэж таарад. Тэгээ би нөгөө пэйж хуудас дээр зар оруулсан чинь манай ээж надад фэйсбүүкээр холбогдсон тийм ээ. Би зүгээр яг ингээ ханшаараа бодохоор нэг хүүхдээс нэг 2000 төгрөг болох юм болов уу гэж би бодоод байна. Яг миний хийсэн өнөөдрийн хийсэн нэг цаг хугацааны нэг цагийн хөлсөөр бол тэгэхээр таны хувьд болохоор байна уу? Үгүй би мянган хүүхэн хүүхдий гэсэн ч болно. Та ерөөсө санаа зовхон байхгүй. Яг бодит үнэлгээгээр л би цалингаа авъя. Би пэйжийн дагдаг байхгүй. Би өөрөө бас амар бүжиг сонирхолтой. Тэгээ юу сэтгэхтэй ингээ хүүхдүүдэд дагаа явж байгаа нь нөхгүй юу. Тэгээд өөрөө дэнсийг ер нь айл хэдэн жилийн өмнөөс ер нь дагдаг байсан. Тэгсэн чинь харин гинт тийм нэвтрүүлэгт ороо яваад байсан байхгүй юу. Тэгэхээр нөө бүр ар хангаад ирсэн бахаар бүр амар авууштай санагдаад ерөөсөө алдаж болохгүй боломж юм шиг санагдаад бүр оройжонгоо чаалсан багштай. За би ингэмээр байна, тэгмээр байна гэсээрээ хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүдтэйгээ зэрэг чаалж байгаа. Багштайгаа чаалаад эцэг эхчүүдтэйгээ чаалаад багштай чаалж байгаад энэ юунд хүрж байгаа байхгүй. Би 2 бандтай, 2 том бандтай, 2 жоохон бандтай. Тэгээ 2 том бандынхаа хоёулынгийнх нь ангид заалах гад эхнийх нь ангид заалгацсан зогсож байна. Одоо анхан шатны мэдлэгтэй болсон. Бүр хөөрхөн бүжгэлцэн ингэ зогсож байгаад нь сэтгэл хангалуун байна. Тэгээд өөрөө багштаа маш баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Хүүхдүүдийн гоё сэтгэлээр гоё төрүүлэх болтугай гэж өрөөё. За баярлалаа. Маш их баярлалаа. Хүүхдүүд маань юу сэтгэл хэр хангалуун байна. За тэгээд маш таныг одоо үнэлсэнд маш их баярлж байна. Гэхдээ би яг хэлсэн үнэлгээгээр л нэг хүүхдээ 2000 гэдгээрээ л авъя. Таны одоо энэ их сэтгэлд маш их баярлаа. Надад бол нэг цагийн хугацаанд эн чинь хэдэн хүүхдээ байгаа гэлээ? 14 гэдэг чинь 28000 төгрөг надад хангалттай цалин болно. Одоо би дахиад өөр 2 3 ангид хичээл орох учраас надаа яг болж байна. Би тэгээд та ядаас тийм их мөнгө амааргүй байна. Яг би тийм багыг авах юм уу? Би 28000-аад авчих хүүхдээ хаан тоогоор 2000 болох юм уу? Болно. Яна тийм багыг үү? Зүгээр. Яна 30000 төгрөг тэгээ би хийх юм уу? Болно. Бараг 28000 би төсөөлж ирснээс бүр илүү гараа ажилласан. Дахиад нэг болохгүй юм. Болохгүй. Яах. Хэлчихсэн. 30000. Энэстэй янзын юм ээ нөө нараад ийм том мөртөө болох шигтэй болохоор
Ямар шаардлага байхгүй. Өө за баярлаа хаа. Өнөөдөр би ер нь тэгээд чамаг юм нэг сүртэй гүйлгээгүй. За. Тий. Юм ерөн сүртэй гүйлгээгүй. Юмд нэлээд гүйсэн шүү гэн. Өчтөр би орой зар тавьсан юм. Манай энэ хавьд нөгөө бууз ерөөсөө 1 кг бууз зарнаа гэдсэн чинь энэ хавь амир тийм шиг болохгүй л очоод авъя гэдсэн тэгжсэн. Бууз авмаар ингээ мархангаагаас үрд холбогдож тэгээд бууз дууссан. Тэгээ үс мөс бас асуулах тийм ёо аймгийн хаан өөрсдийнхөө хоорондын харилцааг групп чатан дээр тавьчихъя гэж тэгжсэн миний үс засна гэдгийг. Тэгээд бас тэр үс мөс засах дээр бас ганц нэг юм гарч иж магадгүй гэл гоёрдоо суу болохгүй тэг коллог дээр түгээгч хийж явахдаа болохгүй машиных нь үсийг засчих. Гоо коллогч дэвтэ. Яг окей гээгүй шүү. Би зүгээр тийм юм байна л гэж ярьсан. Ста янз юм байна. Бөө гуйрал мөр гар мар заваарч. За миний хоолой дээрээ ядарч байгаа ах уу? За гэлээ. Ядарч байгаа хаа? Нэг жоохон ийм гутга юу яагаад халамжлаад байна уу? Дүүний гутга мутга гэсэн үг мэдэхгүй шүү дээ. Гүүх Тасархаа жинкнээсээ. өмнө нь би нэг хулхнаас л нэг юм яагаад юм байна л да тий. Гүйгүй жинкнээсээ энэ чиний хийсэн хоол чи ч өстой хөөрхөн мөртлөө яг бантан шиг бантан чинь яг чам шиг юм гоё юм аа л гэж. Амьдрал байлгүй байх юм. Ажиллаад байгаа байвал хүн амьдрал. Тэр тусмаа бүр одоо энд бол мөнгө өргөдөх юм сүртэй юм алга тий. Бид дөрөв голдоо гэхдээ яг нөгөө малчин хайлаас нэг удаа бэлэг авсан учраас бас арайч бас гайгүй байгаа. Нэг хоньны бэлэг. Зөвхөн одоо эхний 7 хоног л өнгөрж байна. Одоо цаана нэг 3 хоног тэгээд дахиад сар болох юм бол энд чи одоо хаана нь юу байна, яах ийх юм. За тэгээд жил болох юм бол шууд энд ингээд өндөр зэрэглэлийн бизнесмэнүүд болоолаа. Оо бараг үүдэр болсон. Жижиг дунд үйлдвэр босгоод манай туяа бол энд бол бүр алах бах. Би тэгэх юм бол туяагийнхаа үйлдвэрт ажилд орчин. Тэ? Туяагийн студенгийн ар хангаадах салбарын захирал гэж явж штэ. За одоо ингээд ажилдаа гараа да. Хүн нэрээ чаддаг юмтай авах чи сайхан юм аа л гэж би бүр баярлалаа сууж байна. Яаж гэдэг бүжиг гэдэг юм сонгоод хичээлээд энэ олон жил яваад бас хүнд ингээд танигдаад мэдэгдсэн тэрэндээ л маш их баярлж байна. Өнөөдөр 10 хоног 21 мянгаараа өсгөөд амьдрах өдрийн хамгийн аз жаргалтай өдөр байна надад яагаад гэвэл бусад өдөр дандаа л нэг хон дээр мал дээр за тэгэл тариалан дээр ч гэдэм юм ингээд янз миний чадахгүй бүх зүйлээсээ өнөөдөр бол миний жинхэнэ чаддаг миний дуртай энэгээр амьдарж байгаа чаддаг зүйлээр мөнгө олох хэрэгтэй өдөр учраас өнөөдөр бол миний энэ 10 хоногийн хамгийн аз жаргалтай өдөр байна. 10:30 гээд номын санд ном уншиж байна. Тэгээ ном уншихаа дуусаад бид нэр 10:30 гээд очсон байна. Та хүлээгээ явж байгаараа гэд тэгсэн. За сайн байна уу? Өөрөөсдөөс бүжгийн багш, клубийн багш өөрөө. Мянган бэлэг байна. Арангаа 2 дугаар сургуулийн багш. Түүх нийгмийн ухааны багш мянган бэлэг. За, тантай фэйсбүүкээр найз. За. Ковид үед онлайн ангид нэг сар сууж исэн. Тэгвэл манай өсний танил ах нь. Алдаг оног. Тэгээд таны зарыг Арангаан бүсгүүчэд гэсэн групп дээр нэг нь скриншотыг оруулсан байсан. За. Тэгэнгүүт нь эцэгхийн групп дээр оруулаад ийм байна. Одоо нөгөө нэг 6-7 хоног хичээлсний дараа би даалтын 7 хоног болоод урлагийн үзлэг болох байхгүй юу? Тэгээ амихандаа нөгөө урлагийн үзлэгнгүүд нэг 10 дүү ч юм уу сонгогдоод бүжгэлдэг, бусд нь бүжгэлмээр байдаг. Хөдөлгөөний хөвшил авахгүй. Тэгэнгүүт нь ангаар нэг үзчихэл да. Тэгээ ангаар нэг бүжгтэй байдаг. Тэндээс нь сонгоо явчихэл да. Массын хэмжээнд авчигээд. Зөв. Тэгээд тань руу доор нь бичсэн чинь чатаар ороод ирээрэй гэл. Бөөн баяр штэ. За. Бараг үнгүй шухуу явж байгаа. Энд айгүй гоё юм байна. Баярлалаа гэж хэлээ. Ерөнхий ивент тэтгэгч гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, сахилгаан барааны их дэлгүүр.
United Diamond Ихүүд компани нь Япон улсын Лук болон Healthy One компани Монгол улс дахь аль биесний төлөөлөгч бөгөөд GMP батламжтай Монгол улсын идэвхжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан 20 гаруй төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг Япон улс дахь үнээр монголчуудаа санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягнаас аваарай. Ерөнхий ивент итгэгч Ходоодон тустай Аливтай Алена. Нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. За одоо баруун хөлнөөс хараа. Шүргээд урагшаа. Шүргээд хошоо. Шүргээд урагшаа. Шүргээд хошоо. За хараа өгшин. Явлаа. 1 2 3 4. Ойлгосноо? 1 2 3 4 гэвэл өвдөг өндөр шээ. За явлаа. 1 2 3 4 5 гэ 5 дээр 2 гар нь ингээ атгаатай сугаа авчлаа, дэлгэглээ, сугаа авчлаа, дэлгэглээ. 1 гэ шууд урагшаа шүү. 1 гэ хоош ингэ чимэл буруу явчих шүү. Явлаа. 1 2 3 4 5 6 7 онц 1 2 3 4 5 6 7 8. Ойлгосноо? За болж шүү миний хөлтөд. Хөтөн нийлүүлээрээ. Баруун явлаа. 1 2 3 4 5 6 7 8. 1 2 3 4 5 6 7 8. Баруун. Тара. Танд маш их баярлалаа. 7-гийн Г-гийн 30-аад хүүхэд. За бусад 7-гийн нэг сурах сонирхолтой хүүхдүүд нь хүрээд ирээ гэж хэлсэн. Энд маань ямар ч байсан 61,000 сая цуглах шиг боллоо. 61 болсон сая. За тэгээ хамгийн гол нь багшаа яг нөгөө нэг таны гол нь одоо надаа ингээ мөнгө өгөөд тэгээд зорилгоо биелүүлэх гэж ингээ намайг одоо нэг жишээлбэл хөлсөөр л авчирчаа гэсэн үг шүү дээ. Тэгээд гол нь зорилго нь биелсэн байгаа. Сая ингээ одоо бүжиг зааж байгаа явцыг хараад таны сэтгэл төрсөн үү? Ямар л байсан ашгүй нэг юм маань бодит болоо билет авлаа гэж бодсон уу? Ер нь ямар мэдрэмж төрсөн. Тэгэхгүй хүн сэтгэл хангалуун биш байхад би ингээ мөнгө авах надад бас жоохон хэцүү байгаад байдаг юм аа. Зорилго биелсэн. Танаас одоо аян авна. Тэгээд хөдөлгөөний бичээд тавцсан. Тэгээд урлагийн үйлчлэг хүртэл хүүхдүүд маань юмаа бэлтэж байгаа. Тэндээс шалгасныг аваад явчихнаа л гэсэн боддог байгаа. За энд хин 61 юм яа. 61 болсон. Сая 50-с байж байгаа. Оо дахиад нэмэгдлээ. Багш бичлэг хийж байгаа шээ. За 8000 өгч ирээ танаад. Хүүхдүүд амар шудраг байгааз суусан бол мөнгөө өгөөд багш руугаа ингээрээ гэх тэгэнгүүт наад болж амар шудраг ерөөсөө. Надад энэ миний шоуны ялагч болоход айгүй том түлхэц болох ч гэсэн би нөгөө нэг найзын маань хүүхэд хавдагтай болчихсон. Тэгэд 320 сая төгрөг цуглуулах хэрэгтэй. Тэгээд одоо баг хандри аяа эхлээд 20 хон цэрнэ дөнгөж 120 сая талтаач хүрээгүй найз минь аяа хэцүү байгаа. Тэгээд нэвтрүүлгийн багнаас нэг юм гуйжлах. Энэ 63,000 төгрөгөө 65,000 төгрөгөө би өөрийнхөө орлогондоо биш найзхан хүүгийн нэмийг яаж би бол нөгөө төрүүлчүүд би 3 сая төгрөгөө өгнө гэж бодчихсон. Магадгүй нөгөө баг айгүй мундаг байгаад би төрүүлэхгүй байж магадгүй. Тэгэх юм бол би ядаж ингээд 65,000 төгрөг ч гэсэн найзхан хүүхдэд хандуулж болох уу гэж нэвтрүүлгийн багасаа бас гуйж байна болохлоо. За тэгээд түрүүн би бас бүжиг заагаад 30,000 төгрөгтэй болсон. Одоо дахиад нэг ангид заана. Тэгэхээр 60-70,000 төгрөгтэй болчих واخ. Тэгэхээр би энийгээ бэлгэлчээ дөхөө. Хандилчээ. За маш их баярлалаа. Амжилт ялтыг хүсье. Баярлалаа, маш их баярлалаа. Дэмжиж
гой сайхан хүлээж авсан танаа хамт олон бас маш их баярлалаа. Гой төрүүлээрээ бүжгээ сайн сураад тийм за. Нэг цагийн хичээлийн үн тийм ч хямд биш. Гэхдээ өөрөө маань хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг дэмжихийн тулд хөнгөлөлттэй үнээр заахаар болсон юм. Мөнгө бол хөдөлмөрийн үнэлэмж, харин хямдрал бол сэтгэлийн илэрхийлэл юм. За өнөөдөр ямар ч лээсэн амжилттайгаар чаддаг зүйлээрээ бас мөнгө олох боломжийг олгосон телевизийн хамт олонд бас баярлалаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ хүн чаддаг зүйлээ хийнэ гэдэг их баг нь хамаагүй маш гоё мэдрэмж төрөө. Өнөөдөр бол маш аз жаргалтай өдөр байна. Манай ангийн 50 сурагч саянд бүжгэлсэн. За тэгээ хүүхдүүд маш их аз жаргалтайгаар баярлаж бахархаж ингээд нэг цагийн хувьд энэ бүжгийг сурсан би маш их баяртай байна. За тэгээ энэ бүжгийг бэлдүүлж хагаад манай ангийнхаа урлагийн үзлэгээр тавиулаа бүжиглэх юм аа. За ингээд би багшийн цалинглах 50,000 төгрөгийг хүлээлт өгье. Багштай баярлалаа. Нэвтрүүлэг биш байсан бол би үнгүү заагаал явах байсан шүү. Яавч одоо уралдаж байгаа юм чинь нэгэн тал би уралдаж байгаа төрүүлнэ гэж зорилготой орж байгаа юм чи одоо энэ мөнгө авъя. Өмнөх юуныхаа цалинг би найзхан хүүхдүүд бас хандуулсан. Тэгээ өнөөдөр би хөлсөө гаргаж ингэж заачаад бас огт мөнгөгүй буцахаар бас хайр байгаа учраас авлаа шүү. Уул нь бол би хүүхдүүдтэй өн төлбөргээ заахыг чи сэтгэлээсээ хүсэж байсан шүү. За тэгээд та хэд маш сайн бэлдээд урлагийн үзлэгтээ ангиараа бүжиглээд гоё мэдээ дуулгаараа миний пэйжээр ирээ холбогдоорой заяа. За амжилт хүсье. Сайн санааны үзүүртэх шар тос гэдэг үг оргүй бишээ. Өнөөдрийн энэ жижигхэн сайн үйлс маргааш хин нэгэнд итгэл, урам зориг болохыг хэмэдлээ. Сайхан сэтгэл үргэлж буцаж ирдэг жантай. За тэгээд өглөө айл 8 руу 9 цагт ирсэн. Тэгээд одоо бүр өдөөс хойш болчихсон байна. Тэгээд өнөөдрийнхээ даалгаврыг ямар ч амжилттай биелүүлсэн. Тэгээд за давхарцсан тоогоор ангиангаараа оруулсан хэрэг давхарцсан байгаад 100 гаруй хүүхдэд гоё Монгол бүжиг заагаад өчлөө. Хамгийн гол нь эднэр маань хүүхдүүд маань урлагийн үзлэгтээ энэ бүжгээ бүжиглэн гэхээр бас нэг бүжиг заалгах хүн хөлсөж бүжиг заах учраас нэг ч гэсэн мөнгөний бас хэмнж өгсөн байх гэж бас бодож байна. Тэгээд минь зорилгоо биелүүлчлээ. Хүүхдүүд маань багш нар маань бас зорилгоо биелүүлчлээ. За уул нь бол би чи эхний ангиас 30,000, сүүлийнхаас 50-80,000, тэгээ 65,000 гэдэг чинь 80 дээр 265 саяг 50 шүү. Тийм. 30, 65, 50 баггүй юу? Тэгэхээр 80, 145,000 төгрөг олсон. Тэгтээ 65,000 буюу 2 дахь ангийнхаа мөнгийг би найзынхаа хүүхдэд найзтай хандуулахаар болсон байгаа. Тэрийгэ бичүүлсэн. Тэгэхээр өнөөдрийн орлого маань 80,000 болж байгаа гэсэн үг. За одоо Отгон баяр руугаа очие да. Отгон баяр маань түрүүн би бас завгүй байсан ч гэсэн дундуур нь юу хийж гэсэн цөв хийсэн зархаа очино гинэ өөрөө. Тэгээд Отгон баяртайгаа холбогдъё. Тэгээд Отгоо дээр очиод цөвингаа амжилтаа зарж өгөө. Зар дуусаагүй бол туслан да тэрүүгээр нь. Бүр пэршээж идэх завгүй мэдээ хүүхдүүдтэй бүжгээ заах гээд. Гэхдээ нөгөө нэг дуртай маяж байгаа болохоор өлсгөөч мэдэхгүй явчихсан байна. Тэгээд одоо машинтаа суужгаад үлдсэн бэршгээгээ идээд тэгээд цэнхэр сум руу отгоо руугаа явлаа. За одоо танаа хүн ч та гүзээний бууз хийгээ зарчих юм байна. Манай хүн одоо өнөөдөр юу л урж байгаа юм бол доо. Тэр одоо ганц нэг айлын хаалга тогшд юм уу? Орж хоол хийж өгч хоолоо сайхан өөрсдөд нь зарнаа тий. Гэрийнх нь эздэг. Гэхдээ одоо хаалга тогшоод үзэн штий. Гол зорилго нь гэхдээ зүгээр яг цэнхэр сумын
Хаж байдалтай хүн амьтантай танилцъя л гэж бодож байна. Энэ шиг орж юу авах гэж байгаагаа мэдэж байна уу? 3 ширхэг хүндэг авах гэж байгааг үстэй тий. За чи яваад ирэх үү? За. Үстэй тий. Танаа багийн мөнгөөр авах юм уу? За би болон танаа багийн мөнгөөр авахулчаад өөрөө хоол хийчих юм гэж бодсон. Хаас би тэгэхээр чи багийнхаа мөнгөөр авах гэж хөрч. Өндөг хаана шүү дээ. Сайн байна уу? Өндөг хаана гол? За 4 ширхэг өндөг ч. Өндөг хэд ямар үнэтэй? А 3-ыг авъя. 2400. Хотоос үнэтэй байгаа шүү дээ. Хотоос ер нь үнэтэй байлгүй яах вэ? Тэгээ чи нөгөө тээвэрлэлтийн зардал мартал орж байгаа байлгүй. 824 За талаа багийн бүгдээс 2400 төгрөг хасаж тааш. Надтай явж байгаа юм чинь 1200 1200-аар бойлохгүй юм уу? Юу гэж та чинь наагаар өөрөө тоол хийх юм байгаа үстэй. Би хоолндоо ашиглах юм уу? Би бол одоо нэг ширхэг бас нэг дугаар наль. Шүдэнцний мод авсан ч асууж шít одоо багийнхаа хүнээс. Эдний баг ив найрамдлах байна л да. Үгүй ив найрамдалтай тулдаа харин асуухгүй шууд зориглож авч байгаа байхгүй. Намайг 2400-га 24 болгоод очихоор баярлнах. 15-ын хүнчүүдээ зах зээлийн ханшнаас өндөр зарах таатай. 30 хөөгдөх үедээ хоёлаа айлаасаа. Айлыг хүн бас санаатай хараа. Манай багийн мөнгөөр өндөг авахуулаад тэгээ өөрөө хоолыг зараад ашиг хийх. Ямар аюултай байна. За авцсан уу? Энэ удаа залуус маань хамтдаа даалгавар гүйцэтгэх гэж байна. Гэхдээ мэдээж хэрэг нууц дурантайгаар. Тэд зам дагуу айлд зочлон гэрийн эзэнд хоол хийж өгч түүнийгээ үнэлүүлэх юм. За энэ байшинтай айлтал хүн байгаа да. Гэр дотор бол гэрийн хаалгыг бол төгжээтэй байна. За энэ хөнгөн байна. Энэ хөнгөн шиг байна. Өнөөдөр чи гол нь ажлын өдөр л дөө. Эрдний хоёр заагаал гэдэг. Заагаал. За энэ айлт хүн байна уу байхгүй нь. Хойл чи өнөөдөр ажлын өдөр. Айл олдохгүй хаашаа харна. Айл олдохгүй бол нэг бодсон юм бий. Айл олдохгүй бол ингэчүү. Яг уу. Хоёр биендээ хоол хийгээд нэг нэгэндээ зарчих уу. Тийм байна. Жог дөрөвтэй нийтэлтэй та. За яах. Өнөөдөр ч одоо ингээд ажлын өдөр. Хүн байна уу? Таамарс хүн ирж шүү. За. Хүн ирж яах вэ? Хүн бол хоол хаалга бах нүдсэж хүн байна гэдэг чинь амар гайхаад байгаа юм уу? Гойлж байгаа. За сайн байна уу? За сайн байна. За сайхан намарч гин үү? Сайхан намарч гин. Тэр нэг юм гоох гэдэг. Тий. Хотоос яваа 2 хүн байгаа. Тэгээд танай гэрт ороод нэг энэ битэрийн гурил бөрбөл удаага махцхаа авч яваа. Танай гэрт ороод нэг хоол хийгээд хөл яаж ийн гээд. Тэгээ та битэрийг хоол хийвэл буцаагаад тэр хоолын нэг амтлангаа тэр хоолоо худалдаад авахгүй. Тэгэхээр би танаас ямар ч материал авахгүй. Бэлэн материалтай юм. Ийм гачин өсөлттэй л явна. За яасан усатлээ. Гэхдээ харин ер нь яг хотоос гараад энд нэг хэд хонлоо амьдрах гал. Тэгээд мөнгө хэрэгтэй мөнгөө үржүүлж яваа асуудал байгаа. Хоол молыг бол янзын юм. Яриа хажуугаар нь хоол хийхдээ ерөөс уйд байхгүй ерөөс. Хотын сонин сайхан яриулмаар яриулна бизнес сайн домор сайхан хүүхэн бүгдийг ярина. Болж гинөө. Тэхүү. Хоёулаа л явна. Битээр л яваа. Гэхдээ хоёулаа явна гэж одоо бол та зөвшөөрч байгаа юм тийм үү? За манай энэ ах бол зөвшөөрчлөө. Тэгээд нэг хэлэх юм байна. Бид нар одоо энэ 25 дугаар сугдлын үзээ 21,000 дээр нэмэх нь 28,000 гэдэг энэ шоу нэвтрүүлэлт орж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд мах цахаа барьцсан явж байгаа. Би тэр камертай танад орчуул болох уу жоохон бичлэг хийгээд. Зүгээр баха. Камертай орчуул. Одоо яг юу юм бичлээ сайн мэдэхгүй л. Гэхдээ яг хоол хийж байгаагаа л бичиж чинь. Тэгэл тантай нэг яриа өрөө зинхэр сумаар сонь сайхан юутай гэж бичиж шít. Тэхүү. За сайхан тарлаа шүү дээ. За шүү. За. Ингэх юм уу? Ингээл да ч тийм хүн айлаа олчлаа шүү дээ. За ингээд нэг ахын даа ороод ирсэн. Ямар ч байсан зөвшөөрөө чадсан да. Гэхдээ ах ер нь бол хэр баргийн үнтэй гэж үгүй гэхэргүй юм шиг байна. Шууд танилцаад эхлэе хаа. Тийм. Юм баяр. Эрдэнэ өчр. Утган баяр. Эрдэнэ өчр. За мөхтгөө. За юм баяр. Утган баяр. За. Гайхаад шүү юу болж гинт одоо хүн дагуул ороод ирэх гэж одоо. Тэгээд хаас асуусан юм нэг хаалга тогшоор энэ хавийн айлууд тогсон чинь зарим нь ажилдаа явчих.
Тэгээд ахаас үүдэн тааралдаад асуусан ах бас одоо хүртэл гайхаалах шиг байна. Тэгээд нэг 21,000 дээр нэг хүн 21,000 гэдэг нэг манай 21,000-ын шоу байдсан шүү дээ. Тэрний нэг манай ойн баяр зориулсан тусгай дугаар юм байна. Тэгээд мөнгө урдан чинь бол хүмүүс ингээд нөгөө нэг хямгтай хадгалаад бага багаар зарцуулаад нэг 10 хондог байсан бол энэ удаа 21,000 төгрөгөөр шууд өсгөж байгаа байхгүй юу? Тэгэхээр Аранхай аймгийн Цэнхэр сум Цэцэрлэг хотод ер нь мөнгө өсгөх ямар боломж байна, ямар ажил байна, тэрийг одоо зориол хийгээл тэгэл мөнгө өсгөж яваа. 2-2-ороо баг болоод нэг юм 4 хүн яваа юм. Тий. Тэгээд энэ удаа бол яг бид нэг Цэнхэр сумынхаа айлыг зорж чад хоол хийгээд өгье. Өөртөө материалаа энэ мах өндөг гурил ногоо будаага авч яваа тос мосоо. Тэгээд хоол хийгээд өгье, галтгоог нь ашиглая. Та нар маань зүгээр ингээ сайхан хараад суугаад хоолоо захиалж болно. Хоолныхоо яг тэр ингээд тавгалсан хоолныхоо мөнгийг бол авчмаар байна л гэсэн саналтай л. BTT нөгөө энд ирсэн шалтгаан нь ялангуяа яг өнөөдөр та хэдийг ингээд зориод ороод ирсэн шалтгаан нь энэ нэвтрүүлгийн маань гол онцлог нь те хөдөө орон нутагт амьдрал байна уу яг гэдэг дээр гол санаагаа харуулах гэдэг болохоор та хоёрдоо бас ингээд хоолунд хийж өгөнгөө бас нэг яг энэ орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд энд одоо амьдрал хэр байна. Бид нар шиг залуу хүмүүс ингээд яг зориод ирвэл амьдрах боломж болцоо байна уу гэдэг юм бас гол санаа тэр шүү гэжээ. Хоол зарах гэдэг ямар юм бэ юм бэ? Та өөрөө үнэхгүй бид нар хүний өгдөмрийг хэлэхгүй тийм. Амс жиж байгаа үнэлгээ гарч ирсэн. Тийм амс жиж байгаа болно шүү дээ. Яг нэвтрүүлэг ингээд зөвшөөрч мөшөөрснийх нь мөнгө төгрөг авсныхаа дараа нэг пялдаганаад явах уу? Яг эхлэхдээ гэртээ ямар ч байсан оруулах зөвшөөрөл болгосон та бүхэндээ бидэнтэй хамтран ажиллаж байгаа энэ Ихүүд Diamond гэх компани энэ Японы луг брендийн эрүүл мэндийн одоо энэ үрэл цай гэдэг энэ бүтээгдэхүүн дээжлээс өгөө. Энэ бол нөгөө тийм омега тэгээд цусны эргэлт сайжруулна. Одоо мэдээж омега юм чинь бүх төрлийн одоо хүний биед хэрэгтэй ходоодны одоо ханыг бүрхээд цусны эргэлтийг сайжруулаад тархины үйл ажиллагаанд цаа гэдэг ийм нөлөөтэй ийм холестерины хэмжээг бууруулах омега ч олон давуу талтай шүү дээ тийм. За энэ ингээд бас давхар манай цагаан гаатай энэ сонгоны хандтай гэдэг ийм бүтээгдэхүүн байгаамаа. Ихүүд Diamond гэдэг. Бид яаж хэрэглэх заавар байгаа юу? Заавар байгаа. Та одоо нөгөө Facebook дээр оронгуудаа Ихүүд Diamond гэж кириллээр бичингүүт бүх энэ яг бүтээгдэхүүний заавар нь гараад ирнэ. Тий. Өдөрт ер нь одоо энэний жишээлбэл өглөө цайны дараа нэг ширхгийг угаалгахад тэгэл бүр залуужуулна гэрсэн бэлээ бас. Тий. Тэгээ гол нь одоо ингээд дотроосоо залуучгал юм шиг байна. Эмэгтэй хамаагүй гэдэг юм байна. Бүгд тий бүгд хэлж байна. За тэгээд тэгвэл та хоёрыг зөвшөөрлөө гэж ойлгоод хоол хийх ажилдаа орчих. Тий айл ороод ирсэн ч одоо ямар гэлтэй нүс. Хоолоо хийж байгаа явцдаа хэдүүлээд автын танилцъя. Ямар ч юм. Яриа өрнөд тий. Яриа өрнөд. Болж байгаа тий. За болоо. Нэг л хүчээр юм шиг. Нэг л гайгүй юу? Гайгүй. За болоо тий айл ороод ирсэн ч гар гэлтэй нүс. Тий Монгол хүн байна. Яа тийм ээ. Тий ямар ч цай ууцгаа тхүү. За тэгээд. Тий цайгаа уу. Тэгээд цай уу. Тий. За тэгээд. Манай их одоо хүртэл гайхаа байна даа. За тарган тавтаа сайхан намарч байна. За тавтаа сайхан намарч байна. Таны намарчаа сайхан уу? Яа. Таны ажил төрөл өндөр үү? Өө тоглохт. За тарган тавтаа сайхан. Оо тарган тавтаа сайхан намарч байна. Та сайхан намарч байна. Танасайха нутгийн уугуул аль уу? Уугуул. Зөв. Ерөөсөө энэ цэнхэртэй. Цэнхэрсэн. Баярлалаа. Тэгээд дундуур нэг 10 жил Улаанбаатар хотод амьдэрсэн. 10 жил. 10 жил. За. Улаанбаатар хотод ямар зорилготой яаж очив? За манай эхнэр тэнд ажилтаа. Ямар ажил хийв? Чинь сувлагч хийдэг гэсэн. Эхнэр сувлагч ажилласан. Тий. Тэгээд халуун зүг дээр ажилладаг гэсэн юм шүү дээ тий. Тэгээд яага боцоо өрөөд. Тэгээд агаар орчны бохирдол. За тэгвэл бидний зогтдаг юмнаас л дайцсан. Одоо салах юм байна тий. Яг л нэг л шалтгаантай л хүмүүс ерөн жоо. Улаанбаатарт бол тэгэл хүүхдүүд нойр муутай болоод нүд дөрөв ингэж хөхрөөл. Тэгээд ханаад ойрхон хүрээд идэв гэсэн. Ер нь байг тийм. Тий, тэгээд ингээд байг ер нь автик эмэнд явдаг. Тийм имэйл тоолж байгаа. Тий, тэгээд цадын мөнгө чинь тэгээд эмний баг эмэнд хоолоос илүү эмний мөнгө явуулсан. Тэгээд өдөр орон нутгад нэг зориод агаар бас би өөрөө чинь хоёрын хооронд явж цагаан дээр мас гэдэг. Зөв. Ой ямар ч ялгаагүй. Одоо манайх ч гэсэн ерөөсөө эмийн хитрсэн хэрэглээтэй болоод хүүхдүүд ерөөсөө хичээл цуглуугүй юу танаад
харах хүртлээр ханаад. Тэгэж тэ. Байрны доор дэлгүүрээс илүү бараг имээсээ олон болчих гээд байна шүү дээ сүүлийн үед тийм. Ерөөс байгаа 24-ийнхаа орчных 24 имээсэн годог үлрээс нөтөлсөн тэгээд хүчжэл авч чаддаг юм. Хөдөөж бол яг бол хүүхэд ерөөсөө ханаа төрн гэсэн ойлголт нь ховор шүү. Энэ сайхан эрүүл яг нэг тийм дарахсан тийм вирусын гаралтай ханаад манай тийм юм хурцхгүй бол ер нь ханаа төрн гэж байхгүй тийм. Одоо ингээд өдөөд чал ус мөсөн дутаан тавиад гүүгээд орчиж байгаа дураараа. За энэ балгын давраа яах. Тархлаас та янз юм байгаа л та. Тархлаас янз юм байна. Тийм идж байгаа ууж байгаа юм чирүүлээ. Цэвэр агаарт стрессгүй. Та ч гэсэн өөрөө ер нь тэр нэг 10 жил игччихсэн тийм байлгүй. Би тэнхээ мэнхээ сонирн болсон уу? Гаагүй. За сонирн босгож гайгүй. Би бол эхнэр бол байнга л би бол их бодохгүй тийм ингээл та бол халахчдаг л халахчдаг тийм байнга л явж чаддаг байсан. Зүг. Одоо энд Цэнхэр суманд жишээлбэл би бүр Архангай аймаг гэхгүй Цэнхэр сумаг ий л та. Цэнхэр суманд ер нь ажлын байрны хүртээмж хэрэг байна. Хүн хөдөлмөрлөд яваад сэтгэгээд энэ төр байх юм бол бизнес хийх боломж нь хэрэг байна гэдэг ингээ ярил. За манай сум бол ер нь хөдөлсөний хэрэг олон амьдрал сайжрах хөдөлж чадвал тийм ээ. Та ер нь ямар хоолнд дуртай? Одоо энэ манай энэ бол надтай шүлтэй хоол хийх үү яах вэ гэж ярилцаал юм л та. Одоо гол нь цав ичгээд энэ ер нь л. Өө чи. Оо зөө. Чи юу? Тэ. Чадах уу? Чадъя. Чадъя? Чадъя биш ер нь чадчихсан уу? Чаднаа. За би итгэе. За би тэгвэл юу охин ээж хоёрт сайхан нэг тийм нарийн маягийн өндөг авсан чи өндөгтэй хуурах хий гэсэн бодолтой орж ирсэн юм л нийсэн. Бодлоо бодоотой оргон дээр өндөг шаарч хийх гээл нарийн гэж байна. Өтөч өндөгтэй хуурах гэдэг чинь зүгээр өндөг шарах бол биш л те. Өндөг ороод ирэхэд нарийн болчих уу? Тий. Яах вэ? Ажилдаа орох уу? Орж ирэнгүүтээ нэг хоёр нөхөр. За. Өдөөцсөн. Даалгавраа чин сэтгэлээсээ гүйцэтгэж байгаа тэдэнд амжилт хүсье. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэдний хийсэн хоолыг айл нь үнэлэх болов хүнс, амт, сэтгэл гурвын нийлбэр хичнээн төгрөгийн үн хүрэх бол нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодны тустай Аливтай Алена. Та ямар тос хэрэглэдэг вэ? Гэр бүлийнхээ эрүүл хооллолтыг би холестерин агуулаагүй цэвэр байгалийн гаралтай Олена тоснд даатдаг. Халуун дулаан уур амьсгал амттай сайхан хоолноос эхэлдэг. Ходоодны тустай Оливтай Олена. Таны нойр хулжин олон дахин сэрж өдрийн турш нойр мөглөн ажлын эрч хүчгүй байх шинж тэмдэглэлдэг бол Япон улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Найрлагдах гүргэм цэцгийн ханд нь 30 мг серотонин агуулсан бөгөөд өдрийн турш эрч хүчтэй байлган бүрэнхий болоход мелатонин болон хувирч таныг бат бөх хүнтуулна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар аваарай. Ерөнхий ивент тэтгэгч амттай сонголт UB Rice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Энэ дээр ажилласан төшөөр. Хичээл ирээ. Ашиг ороод ирлээ. Сайн байна уу хчээ? Сайн. 92 төш үү? 92. За. Хит тийх үү? 100 да? За. Төш 100 мянга гэдэг. Банкан болоош. Нэгдэг. Харин тэгвэл. Тэг заавалц. Загсан. Одоо банкан. За, банкан нэрээ хчээ. Одоо шууд энийг. Одоо шууд аваад.
Атгах штэ тий. Хийж аваад атгах шүү. Одоо ингэж атгах. Ингээд тавьчих. Ингээд өгөх. Шууд ингээд төвччих юм шиг байна. Төвчж чинь. Тэгээ дараа нь энийгээ дууснаа дараа энэ төвжигээ гаргана шүү. Энэ төвжигээ? За. Одоо өөрөө зогсон уу шаа? Өөрөө зогсно. Тэгээ видеос энэ давхруулсан учраас шүү тий. За. Шивцэн болохоор яаш бол өөрөө яваад зогсно. Дуугаар төвжигээ гаргана шүү тий. Төвжигээ гаргадаг. Нэг зүйл ингээд бацчих. Ингээд л татчих юм уу? Тий, тэгээд буцаагаад нэгээ тавьчих. Их чинь би зөв сайн ээж өгнөө. Анхны юу штэ. Тэгээ багнаа тагийг. За, багнаа тагийг сайхан тавьчих. Чи картаараа биднэр үү? Оо за. Чи юу вэ? Харсан байна. Би нэг хотод нөгөө студ. Тий, тоёг студ ингэж гэдэг байхгүй арай тий. Цагийн ажил сайгаа тэгээ цагийн ажил одоо аха картын бас машин хаана лээ? Энийг олоо шууд мэднэ. 92 хаа ингээд 100 мянгаар үнэтэй гэдэг юм шиг тийм. Гэл карт. Гэшоо чип бэ. Хөөний байгууллага асуу. Хөөний дээр байгууллага дээр үү? За. За нэг тааж байгаа. За баярлалаа. Энэ зам үзэтэйгээ баярлалаа. За анхны ажлын бас амжилттай явуулаа. Анхны ажил асуудал. Одоо саяны яг ингэ явах байхгүй юу? Тийм ээ. Тэгээ нэг төвжээгээ тайлбар сайхан. За энэ бензин клуб гэнэ үү. Яана. Ажлынхэл дээр юу асахгүй нэг өглөө буузаа хийж агаад тэгээд нөгөө буузаа хийгээд амтчаад илүү цаг гараад тэг мөнгө олох гээд зар тавьчихсан өчтөрөөр 10. Энд чи маргааш үл арахнаа цэнхэр бол аймгийн төв дээр цагийн ажил нүгэ зар тавьсан байсан юм. Тэг нөгөө нэг колонк дээр ажиллана гээд цагийн ажлын чат гэдсэн байхгүй. Чат гэдсэн байхгүй. Тэгэд ярьсан ах хуцаар би чатаар залгасан. Тэгсэн чинь колонк дээр нөгөө нэг түгээгүүрээр 24 цагийн ажлын 140 мянгтай тэгээд тэгээд бас хэдэн цагчсан бас ганц 2 цагаас ажил хийгээд сэдэн дөрөг олчт юм уу гэд. Цагийн 20 мянга гэсэн. Харин анх удаага ийм ажил хийж үзэж байгаа юм л да. Тэгээ болох юм байна. Гэтэ яг нүүр ам бол яах вэ? Халтар бол ярилж штэ. Ер нь ажиллах хүчин ер нь айгу хомс байд юм байна. Ер нь цагийн ажиллал айгүй их байд юм байна. Ийм ажил байна, тийм ажил байна. Дэлгүүр төрөл ингэ цэвэрлэгээ мэвлэг хийх ажил байна гэд орж ирсэн. Үс мэс одоо өсчин гоо сайхан маникюр ер нь бол бага байд юм байна. Би яг үсээ цэцгийг бодож ирсэн юм уу? Үсээ цэцгийг гэхээр нэг хийж чаддсан юм чи ингэ хийж чадахгүй юм аас хийгээд сурчъя гэж бодоод. Тэгээ цахав за хаа зөв хүү ороод ирлээ. Сайн байна уу? Сайн явж гинөө? Сайн явж гинөө? 92-ийн хүү төш үү? 92-ээс үү те? Хэдэд тийх үү? 50 мянга тийш. Оо за та нааш жоох шахаад өгч юм уу? Болох юм байна. Болох юм байна. Болох юм байна. Банкаа нээч юм биш. Банкаа нээч. Би буруулсан. Өнөөдөр цагийн ажил хийгээд. Дүүнд буруу дарж байна. Энэ ч түр тавьчаа. Болохгүй хэнийг та барьчих юм ба. 50 мянга гэсэн те? Карт вэ? Карт. Хөнгөлтийн карт уу? Ой, тийсэх юм биш та манайх ч болохоор өөр ахгүй. Тийш тий. За. Хоёлаас та манараа нэр баларсан. Эсхийсээр бол орж ирсэн жоо байхгүй гэсэн. Та намайг хараад ороод ирсэн юм шүү. $2700 тагаа 1 литр бензин. Ингээ 92. За энийг сайн хийхгүй бол би ч бас нүүн түрүүгээс хүндээс загнуулсан дутуу ажиллаа хийгээд хаанаас хаа урж авна? Ачууд бензин болоо. 2 3 4 5 6 7 8 9 10 мянган төгрөг. За тэгээс барилтыг гаргаад хэдүүн. Бэлэн хүн дээр. За баярлаа. Болгоомжтой аваарай. Баяртай. Тэгээ сайхан энэ аян замд явж байгаа жолооч нартай сайхан аян замд үлдэлт яваарай гэж лэгүүч гэсэн бас сайхан мэдтэй устаа ингээд хүний бас нэг хандлага гэж хэлдэг шүү дээ. Амар гоё сайхан харилцаад ингээд аян замдаас гоё өгүүлдээс намайг бодоо тийм биз дээ. Би бол 2 цаг ажилласмаар юм. Сайн байна уу? Сайн явж гинөө? Хэдэн тийх үү? Одоо бараг 7 ажил. 50 мянга. За. Бакараач уу? 50 мянга.
тийш их та хэдэд тийх үү? Оо за. Охин байна. Чиний ярьж байгаа. Оо, цагийн ажиллаар ажиллаж байгаа маа хаа. $2,900-тай байгаа манай төрш. Зя түн сайхан шавхаад. За та сайхан төгччих. За. Зя. Билнэрөө. За, хувын дээр байгууллага дээр. За баярлалаа. Түн баримтын гүч заа дээр. Хувын дээр гэсэндээ хаа. За. За баярлалаа. Болгоомжтой орой. Баяртай. Сайн байна уу? За ямар төшийг үү та? Манай төш 2,900 таа. Дүүрэгч гэсэн шүү дээ. Ханаас хаа орж явна та? Үрднээс. Үрд үлзээ орох байна. Бат үлзээ орох гэдэг. Саяны энэ мөнгө нэстэй. Тий. За. 49400 17 агаас орсон юм байна. Карт үчил 49445. 49445. Төлбөр төлөх картаар хувийн дээр. За баярлалаа. Болгоомжтой яваарай. Баяртай. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр 15-аас 29 насны нийт хүн амын 22.8% нь хөдөлмөр эрхлэж байгаа бөгөөд эдгээр залуусын 36,000 орчим нь ажил хайж байна. Гэвч 137,000 гаруй залуус хөдөлмөр эрхлээгүй эсвэл суралцаагүй байгаа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч байгааг илтгэж байгаа юм. Ажил хийх нь зөвхөн амьдралын хэрэгцээг хангадаггүй, харин хүн чанар, итгэл, хариуцлагыг бий болгодог. Хүн ажлыг голохгүй, харин ажил хүнийг шалгадаг гэдэг. Хичээл зүтгэлтэй нэгэнд ямар ч ажил үн цэнтэй байдаг билээ. За ямарч ингээд дүүгийнх нь өнөөдөр 2 цагийн ажил ямарч өвгөр өндөрлж байна. За ингээд 5 хүнд ямарч ингээд цагийн ажил байгаа гэд бүлээн авсан ажлаас маш их баярлалаа. За тэгээ манай Архангай аймгийн арт тамч гээд яг энэ нутгийн колонк байгаа юм байна. Тэгээ колонкийнхаа хамт олон бүгдээрэнд маш их баярлалаа. За тэг өнгөдлөө манай энэ колонч нь бас нөгөө нэг сайн үсээ аян тэг та энийг сайхан тайлбарлаад өгөх юм уу? Нэг одоо ингээд одоо Улаанбаатараас хот руу Улаанбаатараас ийшээ баруун зүг рүү чиглэж байгаа, баруун зүгээс Улаанбаатар хот руу чиглэж байгаа хүмүүс маань энэ колонкоор үйлчлүүлэх юм бол 1 литр тутамын 5 төгрөгийг одоо сайн үсээ аян зориулдаг юм байна. Манай энэ колонк манай нутгийн сайхан колонкийн хамт олон байна. Тэгж үйлчлэж байгаа юм. Айгуу сайхан найрсаг үйлчлэгээтэй гоё газар байна. За магадгүй би дараа ингээд буцаад ирэхэд цагийн ажиллаар нөхөд бол намайг хүлээж авна гэдэг итгэлтэй байгаа. Яагаад гэхээр та ч нэг ирээдүйтэй түгээх чинь гээд байгаа шүү дээ, тэ. Тэгээс магадгүй би дараа энэ чинь ирж амьдрахаар болох юм бол түгээгчгээ сайхан амьдарч болох нь байна. Уг нь бол ингээд ийм цагийн 20,000 биш 2 цаг 40,000 төгрөг болчихж байгаа юм. За ингээд хоногийн 140,000 төгрөг ажилтмаар явж одоо нэвтрүүлгийн зураг авалтаа явж байгаа учраас ингээд цаашаа байсан дараагийнхаа хүн нөгөө бууз хийж өгнө гэд буузаа хийгээд яцсан учраас тэр дараагийнхаа ажил руу явахгүй болохгүй байгаад нөгөө ажил сайхан ажиллагаар сайхан хүмүүстэйгээ сайхан инээж хөрөөд зөндөө сайхан боломжийн л юм байна. Тэгээ 2 цаг 120 минут ажиллалаа. Тэгээ 40,000 төгрөгийн ажил хийлээ өнөөдөр ямарчсан. За одоо чод идэв байна. Чи сайн ажилласан. Чиний 2 цаг шинэ удаа болцсон чи жаа ингээд цалингийн чи юу? Хорой гэлээ. За би таньд бэлэгтэй бас болоогүй. Бензин баахан зарсан мөнгөний аваа явж ирсэн. Энэ нөгөө нэг сая бензин зарсан мөнгнүүд юм байна. Бэлээр орсон мөнгөнд агааш. Мөнгөний наттай явах чинь. Мөнгө төрөнд дутаагаагүй бүтэн байгаа. За бүрэн байна. За мэрцээ өнөөдрийн яг ийм хүү яг бензин түгээгүүр дээр ажилласан ажил маань ийм хүү өндөрлөө. Одоо дараагийнхаа ажил руу ямарч яваа дараагийнхаа мөнгөний ажил руу. Тэгээ та бүгдээс маш их баярлалаа. Дараа ирэхэд тэгээд гоё өгтөж аваарэ. Бишээ бас хөдөө гадаа явахдаас бензин авнаа би бас. Маш их баярлалаа. Баяртай. Сайн сууж агаарэ. За та юу ихнэл хаст мандах жаргал эмчийг таних уу? Мандаа эмч юу нэмчлээ? Би чинь мэслээ. Та бүр хүүхдийн мэслээ. Тий, хүүхдийн мэслэлийн сурлагч тий. Боолтон дээр хүүхдийн боолс. Одоо хэдэн оны гэсэн үг вэ? Би чинь 99 оноос одоо 2008 он хүртэл. За. Тий, байсан. Зөв. За тэгээд утас нутагтай ирээд бизнес хийгээд. Тий. Бизнес эмхтэй болсон уу? Яаж энэ ер нь ачаал хэрэг? Ачаал гайгүй шүү дээ. Та цаг хугацаа айгүй удаан амжин. Тий. Айгүй амар. Би бол таныг хараад ахнаа энэ бизнесээ
өөрөө баг удирдах явдаг хүн юм шиг надад санагдаад байна л да. Тэ? Яг уу нөхрийн мэдээж ноён өөрөө байгаа л да. Тэгээ жижиг сажиг нөгөө бид чинь ахын ажлууд ихтэй учраас би таныг бол шир юмнуудаа зохицуулдаг юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр манайд одоо энэ жижиг дунд бизнесийг хөгжүүлэх гэвч маань Цэнгэр суманд жижиг дунд бизнесийн ажлын байрнууд ер нь ямар хөө хүрэлцээтэй байна. Зээл олголт молголт хүрэлцээтэй шүү дээ. Боломжтой шүү дээ. Хүн юу сэтгэл ямар ажил хиймээр байна, юу сэтгэмээр байна гэдэг өөрснөө шийдэж чадвал тэгэл ажил бол байгаа. Тий. Улаанбаатартай адилхан төгжрөл одоо яана, цаг хугацаа яана гэдэг ингээд юмд ер нь цагт баригдахгүй тэр сайхан. Тий. Санаа зовхгүй. Тий. Санаагаар бараг ажлаа бүтээчихэж байгаа юм чи. Санаагаар. Тий. Сургуулийн хүүхдээ өргөд өгсөн чинь 4-5 минут очиж өргөд өгчихнэ. Тий, айгүй амар шүү дээ. Би та тусайлж өгье. Тий, хүмүүс ирсэн байх ч юм хоол хэлгээд суугаад байлнаас хамгийн амархан. Тий, хайлмга манай аранга хүмүүс ирэн Цэнхэрийн хүмүүст голдуу хүн ирэхэд хамгийн тусаа хайлдаг. Тусаа хайл. Тий, цай ээжгээ тусаа хайлдаг. Хоёулаа шоколад хавааж иднэ заяа. Дүүгийн нэр хингэлээ. Оюун сүрэн. За хичээл ном яаж байна? Одоо 5 дугаар ангид орж байгаа бүр том охин болчихлоо шүү дээ, тий. Энэ агаатай хамтарч ажилладаг Golden Gobi гэдэг шоколад чи угаасан мэдэх байлгүй. Хоёулаа цагаан хуваагаад ганц ганцыг өгч. Ээж авдаа хэд тусалж байна хань дөө? Тусалж байгаа юу? Нөө сайн болчих шүү дээ. Энэ томын чи авчих. Авчих. Шууд томор нь энэ дөрүүлж ингэ чи авчих. Тий. Биш ээ. Тэр чигт нь авчих харин. Ээд. За энийг нь хан хоолны дараа ээж автана. За ирээдүйд ямар хүн болох юм? Эмч болох юм уу? Ээжтэй адилхан уу? За. Хичээл ном нь хүнд байна уу? Ангидаа хэдүүлээ сурдаг юм? 27, 25. За. Жохон бишүүрхэд тах шиг байна. За баярлалаа. Хагаан гой хоол хийж өгье заяа. За. Суман дээр чи 25 арай гайгүй юм байна тий хүүхдүүд нь. Улаанбаатар гурлаараа зуурж байна. Айлаас үл ерөөсөө би сая давсал гуйлаа. Уул нь давс байсан юм аа. Салгалж яваа мартсан байна. Хоолнд ерөөсөө хурдан удаан бас нэг чухал бол биш л дээ. Миний хөл арай дөрөвчлөх хаа. Болно. Гөр аль нь гоё амттай, аль нь хүний биед их сайн хэрэгцээтэй вэ гэд. Манай одоо энэ UB rice шүү дээ тий. Энэ бол үйлдвэрийн аргаар ширхэг бүрийн өнгөлсөн эрүүл мэндийн ийм будаа янзын да амттай гоё имлээ том ширхэгтэй тэрхэн. Одоо агшаад хэдүүлээ яг гараад ирэнгүүд нь харъя. Тааш тэгвэл бүр ухаас энийг идээд сэргээд. Над энэ нь олдохгүй би урваагаад. Чи нэг харахаар л нэг тийм. Харахаар л миний дүүч нэг тийм цөөнгийн гурил уураа. Тийм байж байна. За иймэрхүү бодох бол манайхаа өөрсдөө нэг ганц жоох нэг идсэн чахт. Тэгээ 3 өндөг заваараа өрөхгүй юм байна дөө. Өөчлөө гордочлоо. Ямар гоё эртээ заазууртай юм бэ? Манай гэрийн заазуурнууд чинь намайг хараад уйлээд идэх шүү дээ. Чи зүгээр аяганд үрчиж болохгүй юу? Аяганд өрөөд нэмэргүй. Ахэр нь одоо ингээд хот руу тэр чигтээ ингээд нүүдэл явцсан. Залуу хүмүүс байхгүй гэдэг тий. Залуу хүмүүс яг байханч байгаад байхад да. Гэхдээ энд бол бас янз бүрийн хүмүүс үлдсэн л байх шиг байна. Янз бүрийн шалтгаанаар. Одоо жишээлбэл энэ хотод ингээд төгжрээд бөөгнөрөө стресстэй бухимдаад ажил орлогогүй байгаа гэдэг энэ залуучуудыг буцаад энэ сум руу аймаг руу явуулах нь бол одоо ингээд хүчээр байж болохгүй шүү дээ. Тэгэхээр ямар арга хэмжээ авах юм бол энэ хүмүүс бөөндөө одоо ингээд за бид нар ер нь ингээд хөдөө гарч амьдрээ. Тэнд одоо амьдрал байна. Тэнд одоо ажил хөдөлмөр хийх юм бол ингээд би нэгдүгээр одоо стрессгүй сайхан бухимдалгүй эрүүл амьдрах юм байна. Баяжиж болох юм байна гэдэг ийм түлхэцэл өгөх хэрэгтэй байх шиг байна. Таны бодлоор энийг юунаас эхлэх вэ? Нэг бол ерөөсөө хөдөөгөө маш сайхан одоо сумын төв дээр байсан орон сууч болох хэрэгтэй. Орон сууч. Тийм, дэд утсан сайн. Тэгээ хүн амдах орчныг бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар хөдөөгийн одоо бизнес юмнуудын сайн хөгжүүлээд өгөх хэрэгтэй. Хөдөөдөө ерөөсөө бизнес хийж байгаа хүмүүс төр хүү баг хамгийн гол хүү баг зээлтэй байх хэрэгтэй. Тийм жижиг дунд үйлдвэрийн газар бол зээл өхөн өгөөл идэг юм шиг. Өгөөд энэ тэр нь яг үндсэн эзэндээ очихгүй. За. Тэр бол яг ингээд тэр юм хийх гээд байгаа юм хүмүүстэй очихгүй. Би бол сумын удирдлагууд, энэ аймгийн удирдлагууд ганц нэг хүмүүстэй уулзж байхад бол тэгжил ярьдаг байхгүй юу? Хамгийн гол юм ерөөсөө сайхан амьдрах гэж зүтгээд байгаа
айрх уудгүй тамхи татдаггүй сайхан залуучууд бай. Хөдөлмөр хийгээд байдаг. Нөгөөдгөө үндэд мөнгө болгож чаддгүй. Тэр хүмүүсүүд маш сайн тийм дэмжээ туслаад өгөх юм бол тийм хүмүүсүүдээ ингээд татах юм бол хотын хөдөлгөөнч угаас тэртээ тэргүүл хөдөөргөө урсаад ороод байна. Урсаад урсчих юм бол чинь хөгжөөд энд 21 аймаг багцсан тийм ээ. Одоо тэр Сэлэнгийн ямарсан бэлдээ 20 хэдэн мянган хүн хамтаас үнэ. Одоо Өвөрнга хараарны одоо 10 гаруй хүн мянган хүн хамтаас юм байна. Тэнд бол дээрээс газар тариалан худалдаа үйлчлэг ажил жуулчлал байгаа. Зөнхөж байгаа. Тэгэхэд тий хүмүүсүүд нь бас сайхан амьдрал ингээд юм хийгээд. Манай сум босхороос зэрэг бас нэг тийм 6000 гаруй хүн. Тэгэхдээ энэ цэнхэрсмэг нэг 6000 биш нэг 15-20 мянга хүрэх юм бол өшөөр хүмүүс амьдрал дэш нь тий. Гэхдээ намайг анх гэж Улаанбаатар хот мартаас нүүж гарч ирж байхад бол ерөөсөө тэр байсан. Айлд өглөө ороод босхоос өмнө ингээд унтчих штэ. Босгоол за ажилд гараа тийм ажил бай. Тэдэн хүний хэрэг байна ингээд хаас наваа явж байгаа гэхэд аваасаа шууд картын бараа талооны бараа буух болж байгаа юу гэж асууж байгаа. Болж байгаа юу? 2-3 хоногоос буун гэсэн чинь би амжихгүй. Тэгэхээр чи хоолын амрын цусгаар тэгээд зүгээр хэвтэл зүгээр байж байгаа. Тэгээ зарим нэг нь бол энд ямар хамаатай энэ өөрөө боломжтой ямар хамаатай гэхэл байх л та тий. Хүмүүс нөгөө гүнөө маргааштай хоолтой болохоор хөдөлмөр хийх ерөөсөө юу сонирхол нь буураад байгаа гэсэн үг л дээ. Орон нутг руу амьдрах гээд явж байгаа залуучуудад хөнгөлөлттэй зээл олгоно гэдэг юм амар их байна л да, харагдаад байна. Хүн зээл авахын төлөө амьдралаа нүүлэхгүй л байхгүй. Тэндээс очиж хөнгөлөлттэй зээл авчдаг юм байж. Эргээд яаж төлөх юм бэ? Орчин нөхцлөөр нь хангахгүйгээр 1000 зээл олгоод яах юм? Гэдэг зүйлийг л би бол хараад байгаа. Тэр зээлээ аваад юмаа эхлүүллээ гэхэд эргээд тэр зээлээ төлөхөц хэмжээнд одоо тэр цайлан бүнлүү юм ингээд хангалттай байх юм бол хүмүүс аяндаа тасагдах болов гэсэн бодол санаа төрж шít. Гэсэн юм гэдэг байхгүй юу? Жижиг дунд үйлдвэрийн газар гэдэг хөдөө аж ахуйн яамны харьяа нэг юм газар байдیں۔ Тэр нь жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхлэж байгаа хүмүүс эхлээд төслөө өгдөө. Тэгээд хэд хэдэн нэг юм одоо чиглэл байгаа. Жишээлбэл гар урлалч байд юм уу, те ноос ноолж байд юм уу, төмс тариалан ингээд үйлчилгээ гэдэг ингээд яваад. Тэгээд тэндээс бизнесээс зээл авсан хүн чинь бизнесээ төслийг эхлээд толгойд боловсруулна гэдэг. Би ийм юм хийгээд ингэнэ. Ийм юм хийхийн тулд би 6000 хүн амтай Цэнхэр суманд очоод ингэж хийх юм бол ийм юм зараад би эдэн дүрэг олно гингүүд эхлээд чамд 100 сая төгрөг хүсэх юм бол эхлээд 20 сая хийж өгчтэй. За 20 саяараа чи ингээд ийм нэгээр тэгээд араас чи хурж ирээд нөгөө ажилч нь явж ийн үгүй юу гэдгийг чинь шалгана. За тэгэхгүй чи 20 саяараа гударцсан байх юм бол уучлаарай хэрэгт орно. Тэг юм уу? Тий. За тэгээд 20 саяараа чи үнэхээр бизнесээ эхлүүлээд явцсан байх юм бол дараагийн хөрөнгө оруулалтыг чинь 40 сая чинь өгөөд дахиад шалгана. Ингэж яваад чи нэгэнт өөр ингэсэн бизнестэй болсон хойно чинь бол дахиад зээлийг чинь ингэж өсгөж явна. Чам шиг дураараа ингээл шууд хурж ирэнгүүтээ би тэрэнд өрн зээл авмаар байна гэж хурж ирэл энд гудрахгүй заа. За. Чам шиг дураараа авч гудрахгүй. Би аваа гударсан юу? Би аваа гударсан юу? Uber-аас ийм болт юм шүү дээ. Би ерөөсөө Uber-аас таралцсан цагаас хойш өөрөө ингэж гар би тааж агшааж үзээгүй юм. Зяа одоо цэвэн гаргая. Ха? Гэхдээ энэ чи сэрээгээр гурлаа ингэ салгая л та. Би ч нөгөө шууд түүгээр нь гэрчи хийцээ. Яа надад гурил маань салдаг л байгаа да. Би одоо жоох айцтай л байна. Бэлэн гурил аваа ичээд. Яг одоо цэвэн гасах чинь гараараа ингэж яг өөрөө илдээд зуураад ингэж л одоо хийзээ хийснэг бол үнэхээр санахгүй. Үнэн л хэлээ. За бас гурилмаа салж гинэ салж. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодны тустай Алифтэй Алена. You'll be right. Avшилцаатай you'll be right. Миний дуртай you'll be right. Бэлгийн үнэртэй you'll be right. Бидний
be right. Авшилцаатай you'll be right. Миний дуртай you'll be right. Байгалийн үнэртэй you'll be right. Right. Миний дуртай you'll be right. Байгалийн үнэртэй you'll be right. Бидний дуртай you'll be right. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр. За хаад болсоо. За ахын маань захиалсан. Яг сайхан Монгол цөв ногоогүй яг Монгол цөв гадаа. За. Оноо өгнө штэ. За баярлалаа. За маань. Ямар гоё. За. Өнөөхнө. Тавсаа марчиж. Гэдэг шиг бодлоо. Та хоёр миний хайсан тосноо. Бид хоёр хайсан тосноо харин тий. Шаардсан аваагүй ингээд энэ чигээр нь. Бас тэгж тийм технологи байна уу? Шаардсан дороо. Аваагүй. Тий. Манайх чи нөгөө дээр үеэсээ нүүдэлчин соёлтой байсан болохоор ингээд айгүй хаач утсан нөгөө нэг бусад улс орноос ялгарх юм айгүй гоо зочломтгой, дайлмтгой бас тийм гоё яваад байгаа шүү дээ. Хамтны ямар анах? Зүгээр янз юм. За та нэгээс 10 хүртэл үнэлүүл хэд оноо өгөх вэ та? Яг л шударгаар өгөө. Нэг хоолнд бол за 9-10 оноо өгнө. Хоол бол үнэндээ амттай болж. 9-10 оноо өгөх үү? Өгнө. За баярлалаа. Юу ах. Ногоцоо хийдгээгүй. Зөвл ногоо нь марах нь та. Гайгүй. Тэ ер нь нэг сайнгүй. Нөө ингэж шаардлагын шингээж ирэх хэрэгтэй гоё. Гоё юм. Тэгвэл би яг ахын дуртай цог хийцэн байж тээ. Ялхахаас нь өмнө гарах гэж тийм. Тий, ялхахаас өмнө тий. Хоёроо маань хоол ямар ах шиг байна гэж. Гоё яг л янз бүрийн ногоо байхгүй яг л Монгол амтараа. Анаа нэр шүү дээ тийм. Та нэг анаа өгөөч надад. Нэгээс 10 явна. 10 оноо өгөө. Тий, өгөө яг гоё. Тий. Гэвч ингэж хийсэн аваад юм чинь. За. Бид хоёр одоо ингэсгээд хөдөлгөө бол болохгүй. Одоо бид хоёр шахуу төлөвлөгөөтэй явна да. Тэгвэл хоёр дүүгээ одоо ингэж ирэлгүй хар саналгүй оруулаад сайхан яриа өрнүүлээд хийсэн хоолын маань дэмжээд 10 барчи 10 авсан уу? Авлаа. Тэгээ 10 оноо өгөөд ингэсэнд одоо их баярлалаа. Бид хоёр одоо замаа бодъё. Та хэдий маань ажил үйлс үргэлж өөдрөм дэлгэрэх болтугай. Тийм ээ. Дараа нь одоо ингэ зам дагуу юм байна. Би ч одоо бараг л жил болгон арангаагаар дээрээ би завхан руу явдаг. Дараа нь энэ манай нэг танилах байдгийн ах эгч хоёр маань байгаа гэдээ ороод ирэх болно. Тий, одоо хэлж ирж байгаа да шууд ирэхгүй шүү. Дахиад хаалгад өгсөн чи дахиад хоол ийгээ зогссон юм лээ. Бид нар хотын төвдөө ингэж хүн таалга тайлчихгүй шүү дээ. Тий, хөдөө болохоор айх аюулгүй юм сайхан болохоор ингээд таних хүн оруулчих байгаа. Хотын төвдөө тэгээд таних хүн оруулах бол ахалтай гэртээ тий. Одоохон ч одоо танихгүй хүн байдгаа таньдгаач бас оруулахгүй шүү дээ ер нь. Тэгээд цаг ингээд ярьж ирж эсвэл өөрөө л ирнэ гэхээс хотын соёлчдод тас энэс өмнө болчиход байгаа юм л да. За хөдлөх үү. Ах маань угаасаа амталж үзэж байгаа тэгээд хоолыг хэдэн дөрвөөр үнэлэхээ шийднэ гэсэн шүү дээ тий. За нэг 25,000 гал. За баярлалаа. 25,000 төгрөгөөр үнэлээ. Өөрийнхөө хоолыг. За хэдээр үнэлгөө та. 15 өгнө тий. Шууд гэртээ орж ирээд ресторан ганцанд орох юм бол энэ хоол чинь 15 байгаа шүү дээ. Тий, тэгэхээр 15 болсон ер нь тийм энэс баг борцтой шүү дээ. Энэ их порцтой юм чинь тэгээд гэртээ идэж байгаа юм чинь би хүүхдтэй хоёулаа 15 30,000 төгрөг өгье. За баярлалаа. За баяр үргээ. Та ч одоо 2-5 хоол хийсэн болохоор бас гинэ тийм. 5 цаасны илүү олчлоо ш. За баярлалаа сайхан хоол гэж. За маш их баярлалаа. Та өнөөдөр хэлсэн. Амжилттай ажиллалаа. За баярлалаа минь дөө. Саяны ахшгаа ийм сайхан дуучин, ахшгаа ийм өндөр гоё залуу болоорой. За гоё бүсгүй болоорой. Одоо сайн өрж. За их баярлалаа. Мөнгө харахаараа одоо ингэ самтчаад байдаг болсон байна уу? За их баярлалаа. За маш их баярлалаа. За баярлалаа. Тэр ажиллаа бодлоо.
Хэдий зөвшөөрөлтөөр айлд орж ирсэн ч өөрсдийнх нь материал галтгоог ашигласан хэрнээ бүтэн порц хоолны мөнгө авах нь зөв үү? Ийм тохиолдолд тэд ирчих ёстой юу? Эсвэл соёлтой үйлдэл гэж бодоод өнгөрөх үү? Хэрвээ энэ зүйл үзэгч танд тохиолдсон бол яах байсан бэ? За би сая бензин төгөөгөөр орж ирлээ л дээ. Өглөө ер нь бол хамаг юм бэлтцсэн мэсэн цаг хугацааг ашиглаад. Тэгээ одоо болохоор яг нөгөө нэг үүлэн дуран биш. Гүзэн ихтэй уран. Үүл ерөөсөө ойж чадахгүй. Тэсэр нэг гүзэн ойдтай аюу сонир. Тэгээд одоо юмс энэ буусны захиалга авсан байгаа болохоор газ нөгөө нэг цаг орой болохоос өмнө буузаа хий зарахгүй болохгүй байгаа тийм. За манай бууз болохоор энэ ч ерөнхийдөө нэг 9-оос 13 ширхэг гин 1 кг гэж явагддаг. 40 мянган төгрөг зардаг. 40 мянган төгрөгийн одоо ажил хийгээд сууж байна. Гүзэний буусан дээр ерөнхийдөө нөгөө нэг өвөр Монголын нэг аюу нэг тийм том бүдүүн баяцсан гар идэв штэ. Тэр чинь гүзэний буузыг яг өвөр Монгол хийгээд байдаг. Манайхан гэсэн гүзэний буузыг хийгээд байдаг боловч манай бууслахаар аюу онцлогтой болохоор хүмүүс болохоор шууд одоо гүзэний буузыг ингэж ойхгүйгээр шууд уйчдаг байхгүй юу? Уйхаар нөгөө нэг чанахаар задарч унаад байдаг. Манай болохоор яг 100% гар ажиллагаа ороод гар ажиллагаар оёгдож хийдгээрээ бас давуу талтай. За бас дахиад нэг давуу тал юм ерөөсө давус пер цөмгөн сэрмс өөр элдэв янз ерөөсө амтлагч ерөөсө байхгүй гэдгээрээ бас явчихж байгаа юм ерөөсө. Одоо гүзэж чинь болохоор хүний одоо биеийн одоо нойр булчирхаа чимээгүй идэвхтэнгүүд айгуу сайн одоо сүү мөө оруулна одоо тим юутай айгуу олон ач тустай. Уг нь ядаргаа тайлгшуулахыг гэсэн чинь нөгөө нэг энэ нөгөө нэг материалуудаа би ерөөсөө авчираагүй энэ хавцсан манай цэгэрсэн бас байхгүй байгаад байгаа учраас ерөнхийдөө бол хүлдүү бууз ус зарагддаг болохоор хүлдүү бууз амтсан зарыг өчтөр орой зар тавьсан байсан чинь айгүй олон цахилга орж ирсэн боловч ерөөсөө ганцхан гүзэтэй байсан болохоор ерөөсөө ганцхан гүзэний бууз хий зарна гэд нэгийгээ л хийгээ сууж нөө. Энийг нөгөө нэг байдаг байхгүй битүү чанагтэн чандаг байхгүй. Битүү чанагтэн чандаг учраас хит жижигхэн байхгүйгээр жижигхэн болохоор барьцалчдаг байхгүй. Тэгээ том томор хэрчилтэй явагддаг байхгүй. Энэ болохоор нөгөө хүнсний утас ашиглаж хийж байгаа зүгээр нэг энгийн утас биш. Уггүй утсын зүгээр ингээд мул чанагч байгаа шин чинь. Тэнгүүд нөгөө нэг юу яачдаг байхгүй. Шууд ингээд зумлцсан одоо зумлагч байгаа шин гүзэж амар битүү чанагч нөчмэн чанаг зөөлөн болчихсон татаад авчна. Тэгвэл одоо битүү чанагч чандаг учраас энэ мэн болохоор нөгөө нэг юу яачна. Зүгээр энгийн жигнүүрдээ жинхэнэ гүзээ мэн өөрөө айгу удаан болдог хатуу байдаг учраас нөгөө нэг битүү чанагч чанаад байгаа байхгүй. Тийм учраас нөгөө нэг ам хамар нь одоо ингээд юу яагаад тахгүй. Ханц чи өөрөө амтгаа байгаа байхгүй. Зүгээр энгийн давс бэр сонгон саримсаа хийцэн. Тэнгүүд нөгөө битүү чанагчныхаа одоо ус хийж байгаа шүлэндөө биднээс өөрсдөө амтгаа хийхгүй болохоор давс султаа болно гэсэн. Яагаад тэгэхээр зүгээр нэг ус орчроо амаар нөгөө ус орчроо чинь энэ амтлсан амт нь нөгөө нэг байхгүй болчихно гэсэн үг байхгүй юу? Багасаа явчихна гэсэн үг арай буураад. Тэгээ нэг ингээл татаал уйчна. Арай жоох махан жоох хийчлээ. Би ч бас ажил дээрээ айгүй хэмжээгээр хийдэг учраас бага хэмжээгээр хийсэн чинь жоохон инээ түрээд амар сонирн байгаад нь. Нэг гүзэнээс юм 20 ширхэг гүзээ гардаг байхгүй юу? Одоо нэг гүзэнээс 20 ширхэг юм зүсмэл энийгээ тавьж агаад энэ хутга мутгаар чи ингэж эсгэж аавна. Нэг ийм гүзэнээс 20 ширхэг эсвэр гаргана байхгүй юу? Эсвэр. Хэрвээ нөгөө мэдгүй хүмүүс яах юм бол тал талаас нь яагаад юурсаа 5 6 ч гаргаж болно. Яагаад тэр буруу хэсэг чинь тэр чинь гүзээгээ чинь доторх нөгөө нэг өөхийн аавн хайлан татаж чангааж тийг одоо тэрлэгшил одоо ингэж ерөнхийдөө битүү ингэж гаргадаг байхгүй юу? За ямар ч ийсэн хүргэлтээ хүргэж явж байна. Цэхэр саманда гүзээний бууз 1 кг-ыг зарж байна. Тэгээ ямар зүй хөгчөж хаач бол ер нь амбирчаар л юм байна. Сайхан бүтээгдэхүүнээ зараад хийгээд одоо яг болсон чи айгүй давуу талтай. Яг манай хажуугийн амралтанд байж таарад сайхан ахлахад явж байна. За би нөгөө хүн лүгээ залгаадах юм. Спикер дээр нь тавьчих. Камертай. Оо байна уу? Байна. Оо байна. Завхлантай үүдэн дэрсэн байна ихчээ. Хажуудлах нөгөө ногоон хаслахтай нэг цагаан. Тийм ээ цагаан машин байна. За. Одоо очиж. За. Самарс охиноо гаргах чигээд гэсэн охинд нь ямар ч сайхан яаж чанаж, яаж хэрэглэх гэдгээ сайхан тайлбарлаад өгчнөө. За энэ нөгөө нэг хүргэлтээр явагдаж байгаа. За баярлаа. Баяртай. Баяртай. Тэчка. Одоо ээж рүү яриад би заавраа хэлжээ. Нөгөө нэг буузын охинд нь нөгөөд оруулчлаа нэг яаж болох вэ гэхлээр нөгөө битүү чанагч нь ус хийж агаад тэнгүүдлээ шөлөө сайхан өөрсдийнхөө дураараас дахиад давхар амтлах байхгүй юу?
За. Тэнгүүдлээ битүү чанаг чинь 40 минут чанах шүү. 30-аас 40 минут. За. Тэгээ мөнгө авсан маш их баярлаа. За. За баяртай. Сайхан боллоорой. За. За. За юм бол хийгдэг өнөөдөр. Амар гоё хоол хийж идмээр санагдаад. Тэгээ хоёлаа өнөөдөр яадгийг тансаглаж. Миний багцаагаар баримжаагаар бол хоёлаа өнөөдөр нөгөө багаас баг зэрэг илүү мөнгө олцсон баха. Тэгэхээр хоёлаа өнөөдөр бас өөрсдөө баярлуулчихт яах вэ те. Гэтэ нөгөө хоёр чи хэлэхгүй л байгаа юм л та. Өнгөрж явж байгаа хоёлаа хожигдчих үү те. Тэгвэл болох уу? Болохгүй өнөөдөр яадыг. Үш. За. Хоёлаа гол нь юу хийж идэх вэ? Нэх гоё хоол хийж идмээр хаа. Өндөг авчих уу? Тэг. Хайлаа будаа гамж өндөгтэй урах сайхан хийж идэх юм эсвэл өндөг дууссан юм шүү. Өндөг дууссан. Хоёрхан шиг. Хүүдээ. Ой тэнд мантуу биш. Мантуутай төмстэй урах гэж идэх үү? Тэхүү. Төмс аваад, мантуу аваад, мантуугаа сайхан халаач л та. Төмтгөр мантуу. Өнөөдөр ганц өдөр уул мантуугийн гуйрал байгаа. Гэхдээ ганц өдөр бэлэн шууд хийсэн. 90 хоног хадгалах юм байна. Энэ хугацааны үлдээгээр. Тийм байна. За мантуугаа авчи. За төмс аваад нэг гоё зөөлхөн төмстэй мантуутай ургая. Тхөө. Нэр гоо төмстэй урагч бас гоё ш тэ. Тэгээ. Хэр их яах вэ? Өчтөр хайлаа урд өдрийн хоолны төмсний үлдэгдэл 2 шим шиг байгаа тий. Байхгүй. Ер нь төмс дууссан. Өчтөр мах чанаад хийсэн шүү дээ би бүгд. За. За дөнгө авчих. Болно. Болно тий. За сонгон байгаа тэгээ төмстэй ургам чинь мах маань байгаа тэгэл болоо шүү дээ. Болчлоо доо. Амттай мах идэх юм уу чи? Үгүй. Амттай мэдмээр байна. Махан ямад идмээр. Үгүй би ганц амттай авчих уу? Чи таа ууч тээ. Би өнөөдөр амар гоё хичээсэн. Гэхдээ би өнөөдөр олсон орлогынхаа талыг хандив гэдээ өгсөн. Би чокопын таймд дуртай шүү. За тэгвэл чокопе. Гэхдээ нөгөө миний дуртай байхгүй. Нөгөө яг үндс нь өөрийнх нь оргин. За тэгвэл явъя. Айнш. Ой чи амар том юм биш. Авчаач гэдэг юм. Ингээд гайгүй юм биш үү нөгөө 1000 төгрөг болох юм биш. Яа. Гайгүй. 17. Энэ. Оо за. Болж шүү дээ. Манай мөнгө. За одоо би чи очиод өнөөдөр хоол хийж авсан мөнгө бас нийлүүлнэ. Тэрийг өвөө бас нэрээ тий. Өг байгаа. Харин та гүйт таагүй юм биш. 17000 хэдэн зуун гэсэн тий. 17 хэд гэлээ? 17000. Тэрийг сайн яахгүй бол бас Наад чи юу байгаа шээ 2000 гэсэн. Одоо 250. 250 550. Тий. За баярлаа. 17450 за. За өнөөдөр бас яах вэ? Нэг шин гоё мантуутай төмстэй ногоотой хоол хийгээд идчихье да. Өөрөө шим зөндөөх ядарсан юм шиг байна. Нэг дуртай маа авчихлаа. Тэ. Явах уу? Тэр төмстэй ургаж ирнэ. Тэгэл. Явах уу? Явъя. Мөнгө. За. Би бол жаргаж байгаа шүү дээ. Орой доног л жаргаж байна. Зүгээр л нэг юм ноён ангаа гэж сайхан газар бууцсан. Тэгэл гарч хэдэн цаас суулгаж ирчээл энэ салхинд агаарт янз бүрийн хоол хийж идчихээл. Тэгэл жаргаал таал идэл ирэл хийсэн шиг. UB rice олооно 3 бол өргөн хэрэглээний бараан дотор одоо хамгийн хүний хэрэгцээтэй 3 бараа байгаа. Тэгээд нэг жоохон мах энтер хийгээл нэг жоохон ногоо энтер хийгээл маневрлаад хахад энэгээр одоо хичнээн чонол хонхоор л юм байна. Одоо өнөөдөр сайхан хуушур хийх гэж байна. Энэ ингээд алтан шаргал навчис араас нар жаргаал цээж дүүрээ анцглаал дүүгээрээ сайхан ингээд илдүүлээл дүү ерөөсөө ажлыг болцтой бужигнуулт юм байна. Би ч өөрийгөө ихлэ ажилласан хүн байх та гэж бодсон ч бас дутуу удаж явсан байх шүү. Ер нь хүн чинь юмыг багаас нь эхлээд сураад тэгээд гинт ингээд төсгийсэн мөнгө орж ирнэ гэж бол амьдрал байдгүй шүү дээ тий. Тэгээд төсгийсэн мөнгө орж ирэх нь одоо ямар нэгэн одоо удаан хугацааны бэлтгэл хийгээд маш ингээд ийм
олон хоног, олон сар, олон жил ч юм уу төлөвлөсөн ийм ажлууд яг хуу нугарахтаа гинт төсгийсэн мөнгө орж ирж болно л доо. А бидний хувьд бол гинт төсгийсэн мөнгө хийнэ гэдэг бол бас нэг тийм санаанд буугаад байсан боловч яг хэрэг дээр бол бас хэцүү байна. Тэгээ ингээ баг багаар хөдөлмөрлөж ашгаа хүртэж ингэж тэрнээсээ амьдралаа залгуулж ингээ гоё явах нь бол одоо үнэхээр таашаалтай юм да гэдгийг л миний одоо үлгэр жишээн дээрээс дүүнер маань хараараа гинти мөнгө гэж бол байхгүй, гинт баяжна гэж байхгүй. Удаан хугацааны турш чанартай хөдөлмөр хийж хүн мөнгө хураана, амьдралаа дээшлүүлнэ. Амьдрал нэг л өдөр дээшлждэг юм бол биш. Тэгээс эхлээд явж байгаад тэгээд гой санаанууд орж ирэх юм бол тэгэл амьдрал гоё болоо л яваад идэх шүү дээ. За энэ Ихүүд Diamond компани би ч ерөөсөө энэ ч бүх витамин авцсан л явж байна. Шинэ юм гараад ирж байгаа шүү дээ. Нөгөө омега мэдээж тарих толгойн үйл ажиллагааг сайжруулна, цус шингэлнэ. Тэгээд хамгийн гол нь бол одоо цусны энэ ингээд холестерин ч одоо ингээд цуснд ингээд цусны хананд ингээд холестеринууд өөх болж наалдаад нэгэсэндээ турбаагаар бол ингээд гүйдлийн ингээд сааруулад байгаа байхгүй юу? Цусны эргэлтийг. Тэгэхээр энэ бол тэрнээс сэргийлнэ. Цус харуултаа сэргийлнэ гэсэн үгнийг ясан доо. Ингээд Ихүүд Diamond гэдэг фэйсбүүкээр ороод хайх юм бол энэ компани бүх барааны тайлбарууд байгаа. Энэ удаа энийг би чамд бүр бүтнээр нь өгчий. Тэгээ өрөөндөө аваач хайчваа. За баярлалаа. Энэ тэгээ мартамхаг арай яах юм шиг сайжруулсан. Мартаад байна уу? Амар мартаад. Нөгөөт витамин 2 удаа мартчихлаа шүү. Ваа, мартах юм бол наадах чинь баг сайн махтай омега энэ. Наадах чинь бол бүр янз нь шүү дээ. Том дөрүүлж ичгүү. Төмстэй урган чинь. За ойлголоос нь гэрчиж юмсаа. Харин төмсөө яаж ирчих юм? Том дөрүүлж ирчээд гоо зөөлхөн болох юм эсвэл нэмхэн ирчээд. Нэмхэн ирчээ. Харин ингүүл ядгээ. Одоо ийм байгаа шүү дээ. Ийм нэмгэ. Энийг ингээ уртаар нь гэрчижүүлээд гээ. Хайлаа ер нь нарийн махтаа ургалчих. Төмстэй урган ш. Тийм. Нарийн махтаа ургалъя чи. Тийм үү. Тийм заа яг. Төмстэй урган шүү. Уул нөгөө нэг юм том нялцгай төмстэй байдаг. Хойлохоор ч онцгүй. Хойлохоор ч онцгүй болчихно. Хайлаа нэг хэрчил дээр авчөө тэгвэл. Тэгвэл хайлаа төмсөө баг зэрэг юу яа да. Жижиг зэрэг шиглэх үү? Биш. Эхлээд тусад нь уулын шармаар юм уу махан ургасан юм. Мэдхгүй. За таал бол асуудлыг шийдэн шүү дээ. За амт нь орж хэлбэр дүрсэн ямар амттай тий амт нь гоё илж үү тий. За тэгвэл яг адилхан ингэрччихөө. Тэгээ өдөр ах дээр маань хэлж илээ хотод бол манайх ингээ хотод байхад бол ерөөсөө имээр амьдэрдэг байсан. Хүүхдүүд маань ерөөсөө байнгын ханиад хүрээл. Олон хэдэн цаас маань одоо амьдралд маань хэрэглэхээсээ илүүтэйгээр аптек руу явчихдаг байсан. Энд ирээд цэнгэртэй сайхан сууршаад өөрсдийн гэсэн ямыг амьдрснаас хойш өөр хүүхдүүд маань өвөлдөө одоо үнэхээр нэг ковид мовчгэл айхтар тийм вирусын гаралтай юм гарчихгүй бол ер нь ханиад банаад бараг л хүрэхгүй байна гэж тэгж юм лээ. Миний хувьд ингээд яг л ингээ анх дөнгөж манай хүүхдүүд чинь ингээд сургууль соёлд ороод эхлэнгүүт бусдын хүүхдээс дутаахгүй англи хэлтэй болгоно, унгай хятад хэлтэй болгоно энэ төргээл тий. Тэгэл ерөөсө төлбөртэй сургуульд оруулж аал тэрнийхэн төлбөрийг өгөх гэж махаа цайгаал өөр ширэнд ороод маш их тэгж бусдын хүүхдээс дутаахгүй юмсан гэж аюух махисын. Тэгсэн чинь яг ингээд яваад эхэлсэн чинь хүнд боловсрлоос илүү боловсрал мэдээж хэрэг чухал амьдралаа авч явах нь. Гэвтэл эрүүл мэнд хүмүүжил хоёр гэдэг юм маш чухал юм байна. Хүнд сурах ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулсан тохиолдолд их сургуульдаа хүссэн мэргэжлээрээ сураад амжилттай явах боломжтой юм байна. Заавал төлбөртэй сургуульд явуулах нэх онц биш юм байна. Миний хүүхдээ тосоо эхлэх алгаахгүй. Яг шууд ингээл тосоо эхлэх алгах юм. Тэ? За. Тэгээд гэдэг ямиг би мэдэрсэн. Богино 7-ны 100-нд 2 минут хэрэглэнэ. Хайлаа 100-ндаа биш хоолн дээрээ тавьчвал хоолны гоё үнэртэй уур нь ороод бүр гоё амттай болох байх. За одоо хайлаа жоохон хуураад амт оруулсан чи одоо шил хийгээд одоо гоё монгол хүмүүс юм чинь нэг удаан болохгүй бах уу? Жоохон хуурчул яхаар. Дахиад уу? Тий. Яхаа хуураад усна. За жоохон усын юусыг. Харин тийм болохоо баг зэрэг ус хийсэн зүг. Мантууга гаргана. Мантууга гаргана. Одоо ямар ч мантууга гаргаат.
Өө зүүн гар чинь баруун гараас халалт авах чадвар муутай байдаг юм шүү. Зүүнээр нэг халуун байна. За вантугаа би барьж. За лээ би хоолой. Энд 2 5 гаргацаа. Хаана вэ? Энд дээ. За би тавглах уу? За тэг. Одоо ерөн цаашдаа амьдрий гэж бодож байгаагаас болж байна. За одоонуудаа хийчихгүй шиг хоёлаа нэг ямар ч нэг хэд хончоод байна. Би одоо бас далцгандаг болчиход байгаа шүү дээ би. 40,000 төгрөг сатмал байсан. Үнэн даруухан шүү дээ би чинь. Тийм үү. Нусадтаа л хичээлээ гэж дөөс өгч шүү дээ. Хиуга дараа. Гол нь тэр шүү дээ. Жигтэндээ ингэдэг гэсэн шүү дээ. Тэг. Гидсэн дээрээ тавь. Авсалж. Болж өгөх бол бүр хөлийнхөө уул молонд хуушуурын гэх юм бол сайн л. Гэтэ би нэг удаа эмч найзаас асуухгүй юу? Боодог хорхогны энэ чулууг ингээ бариад идэг. Яг шинжлэх ухааны үүднээсээ сайн юм юу вэ гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө хүн маань за яг шинжлэх ухаанаар бол ингээд боодог хорхогны чулууг барихаар тийм юмд ийм сайн гэсэн юм байхгүй. Зүгээр монголчуудын бол нөгөө өвгдийн энэ холч ухаанаар энд ингээд харагдахгүй гарын алганд болоод ингээд энд минь ингээд хялгсан судсуудыг тэлдэг ийм үйлчлэгээ бол байгаа. Тэ? Тэргээрээ дамжуулаад тархины үйл ажиллагаа сайжраад ер нь бол муу юм байхгүй маш сайн талтай. Би нэгийг чимхчихээс одоо энийг чимхчих юм уу? Тий. Хийчихэд янзын гоо шүүлмэлт болж гижилээ. Яг тэрнтэй адилхан ингээд дөнгөж гарсан хуушурыг нэг талаас нь ингээд хазна штэ. Тэнгүүтээ гэж үлээгээд буцаад ингээд ингэж яхаар бол нөгөө уурын амьсгал гэх юм уу юу гэх юм. Тэгэхээр хий хуу дарагдаг. Тэр нөгөө шар бадган илүү нэг амар өвчин тусах эрсдлээ сэргийлдэг гэдэг байгаа. Давсан таарч. Давснаас тэ янз. Би угаасаа юм жоохон чанга тал руугаар дуртай. Хөөшөр гэхдээ тийм байвал гоё шүү дээ. Хөөшөр бууз. За одоо дахиад нэг 3-ыг үлдээчихв. Одоо 4-ыг үлдээч. Эсвэл 2-ыг. Өглөөний санд битэрт нэг бууз байгаа шүү дээ. 2 бууз. Тэгэд 2 хошир үлээч. 2-ыг нь үлдээчих. Тэгээд 2 бууцтайгаа өглөөний цанд гэж суучаад байв. Нэг хавиртай бууцсан шүү дээ. 2. Оройны тансаглал ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөө өнөөдөр хуушураар камер хаагдангууд тэр сарвчанд очиод дуу муу сонсоод нэг хэсэг ингээд чийлэрнэ. Тэгээд маргаашийн ажиллаа бодно. Маргаашийн ажил бол нэлээд чухал ажил бас байгаа. За ингээд сайхан амарцгаарай. Шүбай. За сайхан. Хоолмон. За нөгөө нэг намар бол урлаг юм гэдэг үлрэл дээрээ явж байгаа та жинхэнэ урлагийн бүтээл шиг сайхан хоолоо идээ да. Төмстэй ураг. Яг бас гоё харагдчих шүү те. Гоё харагдчих. За эхлэхөө. За. Бишээ сэрэгэрээ. За. Жан. Явж байгаа юу? За тий. За дамснаа. Оо төмс ялц. Давсан ч сайхан таарчих. Өстой гоё. Гоё. Чүд суулгах шүү. Үгүй. Барыг итгэхэд байгаа юм шиг санагдаж байна. Би тийм чанга гэдэг юм лөө. Хэн дээрээ одоо ерөөсөө зав гаруул унтаал завсар гаруул дуг хүч гэдэг өгчлөө. Машин цугаал ингээл ерөөсөө агаар цогтойдох шиг байна уу. За 10 нутаг болохоор нөгөө тээвэрлэлд орж байгаа гэдэг утгаараа зарим нэг нэр төрлийн бүтээгдэхүүнүүд бол өндөгч гэдэг юм 800-аар авлаа өнөөдөр жишээлбэл тийм өдөр юм баг. Хотод бол арай амтхан байгаа ч юм уу тиймэрхүү байгаа байх. Тэрийн хувьд бол яг нөгөө зарим юмыг худалдаа авалт хийхгүй байгаа маань нөгөө нэвтрүүлгийн дүгээс эвент тэтгэгчдийн маань бүтээгдэхүүнүүд байгаа учраас их цөөхөн худалдаа авалт хийж амж харагдаад байгаа бах тий. Тэрнээс шаардлагатай юм бол бид худалдаа авалт хийж байгаа. Бас мөнгө өсгөхөө одоо худалдаа авалтаа багасгах боломж байсан. Гэхдээ бас дандаа л өөрснөө тгий шийтгэхэд яг гоё бай итэр гэж бодоод аваад байгаа шүү дээ. Тэрнээс бүр огт авч авахгүйгээр байж болохоор байгаа тий. Энэ орон нутагт Улаанбаатараас өртөг мөртөг арай өндөр байна уу гэж байна. Тэрэн дээр та юу гэж бодож байгаа? Одоо би жишээлбэл хотод байх юм бол ажил ихтэй гингүүтэй гадуур дандаа бэлэн хоолны газар очиж байгаа. За дээрэс нь бас маягтай өдөр болгон кофе авч ууж байгаа. Кофе чинь жишээлбэл 12-3 мянга гэх жишээний хотод амьдарч байгаа зардал бол орон нутагт амьдарч байгаас хамаагүй их
Тэнгүүт мөнгөө хоримтлуулах боломж орон нутагт илүү байна. Тэр өнцгөр нь би харлаа. За энэ хараа хоолн дээр бас одоо хоёулангичийн хоолн дээр ногоон төрлийн ногоон буюу нарийн ногоонууд юусоо байхгүй байгаа. Энэ Ихүүд Diamond гэх компани оруулж ирдэг. Бас эрүүл мэндийн бүтээгдэхүүн. Энээс би өөрөө хийж байгаа дайлыг гэж бодож байна. Энийг хоолтой ойлоод идчих юм бол. Үгүй би ойрын таныг би ногоотой хаад идэж чадахгүй. Ногоо тахч яа гэж. Ногооны чи хэрэглээг нөхөн. Заамаа бүх одоо хүнд хэрэгтэй амин дэмүүдийг нөхөж өгдөг ийм гоё бүтээгдэхүүн байгаа шүү. Харавч. Өнөөдөр оролцогчид маань мөнгөө сайн өсгөж чадлаа. Багахан эхлэлээс эхэлсэн энэ аялал тэдэнд туршлага, итгэл, бахархлыг өгч, үзэгчдэд ч урам зориг, инээмсэглэл бэлгэлсэн гэж найдаа. Өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээ дуусч байна. Сайхан амраарай үзэгчдээ. Та бүхний маргаашийн өдөр аз жаргалаар дүүрэн байг гэж ерөөе. Би ч өөрөө яг Арангаа нутгийн хүүхд тэрний сурах харих уулаа энэ төрийн техникийн сайхан уулаа ингэж ирж ер нь бол харж байгаагүй. Нэг хүн болсны гайхалтай сайхан нэг мөч юм да тийм ээ. За энэ Арангаа аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн ноцог дэвсгэр. Тий. Тэд байдаг Бор толын аршаан гэдэг нэртэй. Бор толын гэдэг нэртэй аршаан дээр аршаан тий. Халуун аршаан юм байна. Оо халуун аршаан тий.